Хитэн байна. Ичгэлжсэн омбод 2008. Микрофон шугад дотор бэхсэн байна. Чигэлсэн зай дотор бэхсэн байна. Чигэлсэн байна дээр гэдэг сар. Их болоо фэвэр бодтал. Үсгэмдэр бихад уушаа чиг зүдэ одоогүй хитэгсэн хойч мэдээ өөрөө гэдэг талт. Бодочин нүнгүй хин юмдагэ төвцэй намайг доршон гэрчгэн. Мөвчгсэн үргэлж дундаас минь нэг шин дөрмийн шарпачгэн. Ясын зүг чак in the beast of the beast of the kids gets lavish. Тата сами хэвэн дотор баригдахгүй хэлмэсээ хэлэн яг л дэспани. Дэшигэ хатта бүчгүй бүсэд орсон хоёрын гар гороос идэждэг юм бүгдээ хүн марч идэг юм эсэс гаргалтан бичиг мэддэг тэтгэн өөрөөр rocket bag гэдэг нэрийг өгөн би микрофон авах чамаа мөнгө шагуулсан өчигдөр шиг санаа join боломж би метод бодлоо одоо бүтэц сүнсхий үтгэдэг шиг манай join энд хийх ажил минь дуусаагүй хоёр хүн самаа гаргаж идэг санаа хана join хийж би зүгээр дэргэж хараад тус замаа тайлг нэж таван жилээр таман join Хосууд хоорондоо яриа үнэгүй. Би брэнд. NBA Talk-ийн 21 дахь дугаар та бүхэнд яг одоо хүрэхэд бэлэн болоод байна. Студиэс нэг гар тэгэх ялалт. NBA Talk-ыг зэнэглэгч GP Battery шинэ бүхний эхлэл B brand нэвтрүүлгийг хүргэж байгаа. Нэвтрүүлгийг дэмжиж байгааг илэрхийлвэл like and share гэдгийг хамгийн дөрөнд эхлээд хэлчихье. Өнгөрсөн 7 хоногт нэвтрүүлэг маань хэлээд хоцорж эхэлжсэн хүлцэлдүүчи. За ингээд студид мэдээж уламжлал ёсоор Бацаа эдрүүгэн бат шиг ялалт энэ дөрөв ирсэн байгаа. За би жоохон боролцсон шүү. Хөлбөмбөг тоглоод айгуу сэвэрхтэр хэлээ харалцсан шүү. Одоогоос тэгэл нөгөө аутдор үйл ажиллагаа эхэлж байгаа. Тий. Гадуур сакс тоглоно, хөлбөмбөг тоглоно, зугаална гэж. Айгуу имзэг юм аа заяа гэх. би нэг өдөр тоглоод харалцдаг. Нэг өдөр дотор зүгээр гадны уу шиг болсон ба шүү. Хараг гэснээс одоо харууд руу орох уу та. За мэдээ. NBA-ийн плей-офф маань эхэлсэн явж байгаа. За 20 дугаар шатны цуурлууд маань өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд эхэлсэн. Бид мэдээж уламжлал ёсоор дорнод бүсээс яриагаа эхэлдэг байгаа. Washington Wizards, Boston Celtics. Багуудын цуурлын 2 дахь тоглолт юу болоод өнгөрөө гэж. Шүдээ. Энэ нэг юм биш шүү дээ. Азия Томас чинь зөвхөн ганц шүдэн унцсан байх гэсэн чинь 3 шүдэн юу яасан юм бэлээ шүү дээ. Нэгийг хэмэл шүд хийлгсэн, 2 шүдэн бүр имжлэгээ авсан юм бэлээ шүү дээ. 3 дахь тоглолтын үеэр имжлэгээ авсан. Энэ бол цуурлын 2 дахь тоглолт шүү дээ. Тий. За Марки Фал Хорфорд хоёрын хооронд. За энэ хоёр багийн хооронд ер нь бол улирлын тоглолт ч гэсэн юм зөндөө болсон. Бид нар ч бас мөслөөд ярьж байсан шүү дээ. Ер нь бол энэ бол нэлээд ойрхон шир өрсөлдөөд тоглох болов. Энэ ихний тоглолтод яг Айза Томас 2 дахь тоглолтын дээр угаасаа сорч чон. Тэгэхээр ер нь бол Айза Томас бол хийдгэл хийж байгаа шүү дээ. Ер нь тоглолт болгондоо л угаасаа багийн лидер юм чинь. Хийх ёстойгоо хийж байгаа. Би нэг хэлсэн шүү дээ өмнөх төр энэ багтыг 2 дахь тэр нэг үүргийг
гүйцэтгэдэг байгаа. Хорфордыг онцлоо. Тий Хорфорд. Угаасаа Хорфорд эхний хоёр тоглолтод биш Сайн үү? тусаад 18 оноо 10 самбар 7 ассист үнэлж байгаа. Трипл дабл Баг дөхөд байгаа байхгүй. Тоглоод байна. Тэгэхээр чи эн чинь нөгөө багийн нөгөө хамгийн нөгөө түлхүүц одоо Айза Томстайг хэрэг болох нь. Айза Томстайг хийдгэл хийж байгаа байхгүй. Тэгээ нөгөө туслах тэр хүн өөр Баажиж яг энэ хоёр цуврын өмнө ярьж ирсэн л да энэ яг харсан. яг бажинга болсон доо ер нь бол. А 3 дахь тоглолт бол одоо энэ дахиад дүрсэн дараа гарах. Энд чинь 2 дахь тоглолт үзэж байгаа юм тийм. 3 дахь чи ижинга болоо. За Резер гэдэг энэ залуу харин сүүлийн минутууд талбайдаар гараад ирсэн. Тийм. Энэ одоо Брэд Стивенсийн зүгээс хамгийн том өөрчлөлт байсан. Тэгээд яг болж байсан тоглолтын үнийг гаргацсан. За тэгээд ерөнхийдөө нөгөө цэвэр нөгөө PF-гөө тоглосон шүү дээ. Ерөнхийдөө дуусчих жаа. Амир Джонсон жоохон таар байдаг учраас. За энэ дээр гой гаргаж өгсөн дөө Марчин Гортаа. За тэгээд одоо Портрийн шийдэл амжилттай болсон. 2 оноо нийлүүтэй Вашингтон хожиж эхэлсэн дээ. За ингээд онооны харьцаа тэнцсэн нөгөө талд чинь Азия Томас алдаа аваад хожиж хэлээгээ тэнцүүлсэн. Төгсгөлийн мөч энэ их хамаахан шийдэлтэй байсан шүү дээ. Грэдийг тий. Жон бие барьсан байна. Нэг болцсон байхгүй юу гэх. Энэ дээр уул чидж байгаа Брэдли би чидж байгаа. Жохон бие барьж шийдсэн. Яг л бооло шиддэг газраас шийдсэн. За тэгээ Азия галзуурсан да. Нэг цаг тий. Галзуурсан. Брэдли Волли мөнгөийг таслаад хурдан отлоо. За одоо энэ дээр яг нөгөө Бостны нөгөө хамгаалагч нар нөгөө хоёрыг бол зовоож эхэлсэн. Хамгаалтын нэр бол. За тэгээд энэ амар шийдэл орлоо. Алтат тамир тийм. хэд оногтой унжих таа 55. 53 55 баха. 53. Тэгээд дээрэс нь 29-ыг нь 4-р үе бол нэмэлт цаг авсан Азия Томас тий. Талаас дээш нь шүү дээ энэ ч Одоо одоо. бол амар байна. Одоо энэ чинь яг нөгөө лидер багийн лидерийн үргэлэн дээр гарч иж байгаа юм л да. Төсвөл сайн хийж чаддаг. За ингээл Бостон Селтикс нэмэлт цагт Вашингтон үзэр зөөсөн. Вашингтон бол ер нь хожих бүрэн боломжтой тоглолтоо алдсан. Жорвол 40 оноо авч галзуурсан 13 ассисттай. Гэхдээ хинч түүний талаар яриаггүй. Энэ тоглолтын Яг бүгдээрээ Азия Томас. ялагчнаас Бостон Селтиксээс Азия Томас илүү байсан тоглолтын төгсгөлийн мөч. За ингэснээр түүхэнд 50-40 гэдэг үзүүлэлтийг хоёр өрсөлдөгч багаас үзүүлсэн анхны тохиолдол плей-оффын түүхэнд. Тийм үү? Анхны тохиолдол. NBA-ийн түүхэнд анхны тохиолдол. Энэ сонирн бит стат. плей-оффын 53 оноо чинь ч гэсэн ер нь бол бас дэдий дээгүүр авах юм. Тийм энэ Аллен Айверснаас хойш анхны. Тийм. Айверс Хамгаалагч дундаа. нөгөө Торонтогийн эсрэг нөгөө 55 оноо авдаг. Тэрний дараа. Бид нар нөгөө Пепро топ 10-оор орцолж ирсэн нэг үе байсан. Тэрээс хойш гэж хэрч баг 10 жилийн дараа. Тэгээд энэ ер 13 нь жил. 50 стэйшн авсан плей-оффын хамгийн амхан тавьчихлаа хэл та тий бас тий. Тийм ба. Айверс Азия хоёр хин дүндэр юм. Айвар чинь 84 84 шүү дээ. Азия Айза чинь 78 70 78 биш ээ 70 76 үү? 70 Харин 76 шүү. өндөрөөр нь ярих юм бол тэгвэл янз бүрийн рекорд тогтоож л байгаа юм байна. Болно. Тэр нь ийм нуруутай ийм тамирчид ингэж мундаг оролт хийдэг. Би бол одоо тэр хим нэг бол Лил Бойкс эдэр байдаг гэсэн шүү дээ. Жижиг тий. Ингэж тий. Эдч одоо Тэгээ бид нар хараа ингээд одоо ингээд харахад Азия Томас энэ гайхалтай тоглолтыг ингээд зүгээр тоглолтын яриад өнгөрч. Гэтэл энэ хүн ямар сэтгэл зүйн асуудалтай тулгарсан бэ гэдэг бид нар бүгдээрээ мэднэ. Яг энэ тоглолтуудын үеэр дүүгийнх нь оршуулах ёслолын ажиллагаа болсон. Тэгээд энэ үеэр Азия Томас олон нийтэд нэг зүйлийг ил тулгалаа л та. Тэр нь юу гэхээр яаж тоглолтонд анхаарлаа төвлөрөж яаж өөрийнхөө тоглолтыг гаргахад одоо ингэж фокуслаж чадваа гэсэн хэн тулсан бэ гэсэн чинь нэг хүнтэй ярилцсан гэдгийг хэлсэн. Нэг хүнтэй видео кол уцаар ярьсан гэдгээс тэрний байсан гэсэн Коби Брайант байлаа гэж. Коби юу гэж хэлсэн бэ гэхээр талбай дээр гараад тэр болсон бүх үйл явдал талбай хажууд хин сууж байгаа ордонд хэдэн үрс бүхнийг ерөөсөө март. Бүх зүйл ингээд эргэн тойрно ингээд өөрийгөө ингээд вакуумжуулаад. Тэгээд гэж хэлсэн гэж байгаа юм. Тэгээд Коби эндээс холдохгүй нэ. Холдохгүй одоо янз бүрийн байдлаар оролцоол байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар мань хүн бол оролцоолох юм байна л да. Тэгээ одоо нэг олон нийт ерөөхдөө нэг юу эхэлсэн байл ш. Ярилцлагууд өгöd эхэлсэн. Ерөөхдөө жоохон бизнес тал руу ороод эхэлсэн. Брэндүүдээс уршлаад эхэлсэн. Дээрээс нь одоо энэ 100 ч гэсэн бас тамирчтай бас ажиллах юм шиг байлээ. Хамгийн дөрөв Инграмтай ажиллах баг. Тэгээд юу гэсэн бэ гэхээр энэ нөгөө нэг одоо Boston Celtics, Los Angeles Lakers гэдэг хоёр багийн өрсөлдөөнөө бодох юм бол энэ одоо ямар хүн хүнд юу зөвлөө яваад байна гэдгийг бодох юм бол их сонин. Тэгтэл юу гэхээр угаасаа Азия Томас чинь Кобигийн пүүзнүүдийг ингээл өмсөд Кобиг дэмждэг гэж яриад байдаг шиг. Тэр утгаараа хоёр тоглогчийн хоорондын харилцаандаас болоод Boston фэнээс өнгөрсөн хэдэн өдрийн турш Кобиг их л магтлаа л та. зодод тайлхт нэг баахан магтсан тий. Тэгээд минимамба гэж нэрлэх юм уу гэж Мат Боннер жиргсэн байна. минимамба. Бас байж болох юм тийм. Байж болох юм. Жижиг тоомс дээр алдартай болсон. Шармамба. Коби үгүй шүү гэж байна. Тэр бол мамба менталити. Мамба сэтгэл зүйтэй тоглолт гэхдээ Mighty IT гэдэг хочиг өгсөн байна. Коби Брайантээс Mighty IT. Mighty Mouse гэдэг нэг портал дээр өөрөө Damon Stoudemire нэг холбогч байсан да. Тэгээд энэ өөрөө Торонтод бууж ирсэн. Коби ч өөрөө бас ийм сэтгэл зүй аягүй сайтай тамирчин шүү дээ. Төгсгөлийн мөч шийдвэрлэв. Тэгэхээр
өөрөө яг бүх юмаа мэдэрсэн хүн чинь ингээ зөвлөгөө өгөх хэрэгтэй. Нөгөө хүн нь шал өөр тусдаг баг тий. Копиос өөрөө зөвлөгөө өгөх нь Айзет Томас тусах бас тий. Тэр чинь хэлж байгаа арга барил үг сонгож байгаа үгнүүд хүртэл санаал нэг өөр баг. Зурлын ихний тоглолт хэрвээ яаж байгаа бид нар ч өмнөх дугаар зурлын ихний тоглолтыг ярьсан шүү дээ. Амжирч ярьсан шүү. Тэгээд Айзет Томас хэлсэн байсан шүү дээ. Миний сэтгэл зүйн бол алгаа. Би зүгээр л гараа сагсан уу тоглож байна. Манай нөгөө хэд ч намайг гээд аюугай тоглож чадчихна. Ерөөс миний сэтгэл зүй ямар ч эмоц ерөөсөө байхгүй гэсэн. Магадгүй тэрийнхэн дараа тэр зөвлөгөө өгсөн юм бол одоо копи өгсөн юм бол тийм багтай бодвол тэгээд үгдгийн нөгөө их тийм эвгүй үйл явдал Яг тэр нөгөө нэг даваад гарчлаа. тоглолтын өмнө ойлээ сууж байгаа бичлэг нэг хүн болгонд хүн туссан шүү дээ. Тэр тэрийг хараад магадгүй холбогдсон баг. Тийм л тийм баг. Би нэг юм мэдэхгүй байна л. Копи нэг гэр бүлийн асуудал болсон шүү дээ нэгсээ. Тэр үед нь хэр тоглож ирсэн бэ? Би яг тэр үед нь бол тоглолтын дараа нь. За одоо яг хэр тоглох гэж харж байгааг байхгүй юу? Тэр чинь Копигийн бүх талаар уналтанд ордог уу юу шүү дээ. 2000 багын жонлолтонд ордог Шакил яваад өгчихсэн. Бүх талаар уналтанд ордог уу юу? Гэхдээ мань хүн чинь яг тэр нэг зар хоёр тэр өдөр чинь гимтсэн идрээ дээрээс. Гимтсэн тэгсэн. Хугацаагаар гимтсэн. Нурууны бэртэлтэй бас байсан давхар ч. Юу юуны бэртэл авлаа. Шагааны гимтлээсэн. Би тэр яг тоглолтын үзсэн. Тэг ямар ч байсан гэхдээ тоглолтынх нь өөрийнх нь юу бол унаагүй. Зүгээр нэг бүх талаараа амжилт нь бол ингээд багийн муудаад гэр бүлийн амьдрал ягаад өөрөө гимтэд талбай дээр үзүүлдэг статистик нь бол хэвээрэл байсан. Яа уусаа Лейкерсийн ганц л байсан юм шиг бодвол. За Celtics Washington Wizards багуудын цуврал ингээ 2-1 хацаатаагаар DC рүү шилжсэн дээ. За хожигдох ирэхгүй тоглолт гэж хэлж болно. За DC-ийн хувьд бол одоо тэгэл нэлээд мэдгэдлийг хийх хэрэгтэй байсан да энэ тоглолтын дээр. За тэгээ эхлэлийг сайн тавьсан да. Уул бөмбөг тасалж байгаа гоё дамжуултыг өгсөн Портерын хоёр оноо. Портер аягүй сайн тоглосон тоглолтын дээр. Би тоглолт үзээгүй шүү дээ. Сүүлд харсан. Портер сайн, Богданович зэрэгнээс 19 он авсан байж. 19-10 бас самартай. Тий. Богданович энэний өмнө Портер аягүй сайн тоглосон шүү. Портер эхний 7 тоглохоо 100%29-12. За ингээ Богдановичийн шидэлтүүд ирсэн дээ нээс эхлээд. Эхний тоглолт нэр гайгүй тоглосон шүү Богданович ч бас тий. Энэ хоёр багтай нөгөө ярьсан ёсоор нөгөө талбай. Хоёр дахь тоглолт дээр тэгээд оноо аваа. Харин тий. Хоёр дээр их таг. За энэ чи одоо Олиникийн заслууныг хараараа. Шууд Келли Убрэ очоо мөрөгч чинь. За энэ үйлдэл бол одоо хүн болгоны хүлээж ирсэн үйлдэл. Нэг юм бол хин нэг хоёр тоглож явах болох л байсан. Шинэ өөр бас аягүй муухай юм. За тэр цаана Олиник шууд шүүгч рүү очиж байгаа байдлыг би бол хараад мань хүн бол Убрэ ямар нэг хариу үйлийг мэдчихсэн. Тийм учраас энэ унахад бэлэн байгаа юм. Унахад бэлэн. Тэгээ Убрэ бол ерөөсө туршлагагүй залуу тоглогч юм уур бохомдлоо барьж чадаагүй. Дараагийн тоглолтыг өнжих шийтгэлийг авсан. Улмаа шууд тоглолтоос хөөгцсөн. Гэтэ яг баг нь Айзет Томас яг энэ үед юу яасан бэ гэхээр ордонд ажилласан Дорсбург мэдээсэн шүдний эмчээс бас имчилгээ авсан гэж байгаа. Зөвхөн нэг шүд биш 3 шүдэнд имчилгээ авсан. Нэг шүд нь хуурсаас бас цааш өөр бас шүд гэмтэлтэй. Хажуугийн хоёр шүдэнд гэмтэлтэй байна. За Джон Волын хувьд гайхалтай тоглолтоо үргэлжлүүлсэн. Морис сайн тоглосон тий. Тэгээд энэ аль Морис юм бэ? Харин тэрийг би яг сонсоо яг асуу гэж бодчихсон. Ер нь яг энэ хоёр Морисын Маркев. арай солигдсон байх магадлал байна уу? За байхгүй хуу. Үгүй юун дээр тоглож солигдчихсан тохиолдол байдаг юм байна шүү дээ. EU гэдэг нь аматер юу гэж та нөгөө сонирхолтой. 10 жилийн дараа их сургууль орохын өмнө Мэддэл баг нь буу торгуулд он баг. За энэ Дженинг Розер хоёр хоорондоо. Браун хоёр байна. Розер. Одоо энэ ч Розер байна. Биш. Розер Розер. За. Энэ хоёрын хооронд иймэрхүү юм болсон да. Хоёулаа талбайгаас хөөгдсөн. Яа. Хитэн техник хитэн хөөгдөлт явсан юм. Энэ хоёр багаас ийм хүлээжлүүлсэн дээ бид. Ингээ дуу хуваагагүй л да. Тоглолтын хувьд бол угаасаа ойлгомжтой болсон шүү дээ. Вашингтон бол илтаа байсан. Гэтэ энэ үйл явдлуудын цувралыг гой хурцлж өгсөн дээ. Тэгээд Вашингтон ойцсноор бас 2-1 болсноор бас нэг сонирхолтой болж байна. Дараагийн тоглолт гэдэг чинь өнөө шөнө марш өглөө юу? Марш өглөө. Марш өглөө 6 очиж байсан байна тий. Тэгээд Убрэ тоглохгүй боллоо л доо. Вашингтон Wizards-ийн хувьд яг амар чухал тоглолт алдаагүй ч гэсэн бас илгээрээс нэг 10 минут аягүй тоглож байсан. Энэ чинь хамгаалтан дээр сайн шүү дээ. Хамгаалцаатай. Тэгээ хогон цаа явдаг тамир чинь тэгэхээр X Factor-аар алдчихлаа. Энэ тоглолтын талаар ярихад юу гэхээр Boston Celtics бол бүх талаараа ихний хоёр тоглолтод илүү байсан шүү дээ. Үгүй илүү байсан юм шиг боловч юу гэхээр Вашингтон хожих боломжтой тоглолтоо өөрөө алдсан. Энэ дээр юу гэхээр Brad Stevens сайн байсан гэж хэлэх хэрэгтэй. Дээрээс нь сэлгээний ялгаа гараад ирсэн гэж хэлэх. Вашингтон Wizards энэ цуурлын энэ 3 тоглолт гурвалд нь яасан бэхээр 3 тоглолтыг оноогоор тэргүүлж гисэн. Эхний үеийг оноогоор тэргүүлж дууссан. Гэхдээ тоглолтын төгсгөлүүдийг дандаа таар байсан тийм үзүүлэлт байгаа. Эхний хоёр тоглолтод ялангуяа. Эхний үед дандаа нэг 10-аас дээш оноо тэргүүл авчаад үлдсэн үед дандаа 20-30-аас оноо зөрүүтэй тоглолтууд байсан. Тэгэхээр энд юу гэхээр Wizards-ийн сэлгээ маш муу байсныг бас
талаа харуулдаг юм. Одоо тэгээд Олиник чинь тэгээд айгу зөв юм хийчих юм шиг багтаа. Тий харин сэлгэн дээр нь бүр сэлгийг болгосон. 2 жилийн өмнө Кливленд эсрэг лави мөрийг босол мулталж айл тэгэл. Энэ ер нь бас юутай тоглогч биш уус те. Тэгээд тэгсэн шүү би бохор тоглогч биш ээ гэсэн шүү. Бохор тоглогч биш. Богдановичийг түрүүн заяа онцсон шүү дээ. Богданович яхаарахгүй одоо эхний тоглолтын гол Баатар нь сайн туслах нь байсан бол 3 дахь тоглолтын бас яхаарахгүй сэлгийн гол Баатар эхний тоглолтыг айгуу сайн үзсэн л дээ. Тэн дээр бол том дагуу тоглож байсан. Айгуу хэцүү байдал мэдлээ шийдээд шүү дээ Богданович. Тэгээ яг өмнөд 2 дахь 3 тоглолт сайн үзэж чадаагүй. 2 дахь тоглолтын дээр энэ хараа 8 минут талбай дээр гасан оноо авч чадаагүй. 3 дахь тоглолтын дээр түрүү ярьсан 19 оноо 10 самбартаа. Сэлгийн 10 шидэж нэг тоглож айгуу өндөр оноо шүү дээ. Тэгэхээр бас юу Богдановичийг хин Скот Брукс талбай дээр байлгахтаа шидэлтгүүд ер нь авчаад байгаа юм биш үү? Яг сарис статистик харахад бол шидэлт нь унахгүй бол авч хийчихэд шидэлт нь унаад бол байлгаад байгаа тийм л дүр харагдав. Сайн 3 дахь тоглолтын дээр энэ 19 оноо 29 минут. Эхнээс авцсан байхгүй. Эхний үед шууд 3 шууд биш тийм. 3 шууд 3 холын зай шийдэл амжилттай болох жишээ нь. Тэгэхээр Богдановичийн тоглолт бол өөрөөс нь л эхний яаж эхлээ тавих уу гэдгээс л хамаардаг юм. Скот Брукс бол итгэлийг бол тэрнээс л хамаарч өгд юм байна л да. Тэгээ шидэж байгаа дамжтын бас онцлог тэр шүү дээ. Тэгэхээр 2-3 шидэлтэй алчаар бас тасалжуулагч нь жогсоо авчих гэдэг. Яг зөв миний гайхаад байгаа юм Скот Брукс яг нөгөө юу гэдэг сэлгэнээс тоглогчны минут нэг тийм дунд чинь ингээд ойлгомжтой байдаг шүү дээ. 15-20 минут, 20-25 минут тэгээд тогтмол заагаад өгсөн байдаг шүү дээ. Вашингтон нэг тийм алга л да. Одоо юу гэдэг яг тухайн тоглолтод хин шидэлт нь орцсон байна. Хин болоод байна. Хамгаалт нар хин болоод гэдгийг тухайн моментийг харж нэг талшруулаад байгаа юм шиг. Оксиг ч гэсэн бас тэр өдөртөл байсан л да. Юу одоо бүгдээ дахиад түрүүний маргаантай сэдв рүү орё л доо. Келли Олиник ямар ч байсан тоглолтын үр дүн ойлгомжтой болсон байсан ч гэсэн нэг маргаан гаргаад энэ маргааны үндсэн дээрээс юу хохирсон бөхөр Вашингтон Уизардс хохирсон шүү дээ. Келли Убре энэ тоглолтоос хөөгдсөн дахиад маргаан шүглээ болох тоглолтыг өнжлээ. Убрегийн шийтгэл цувралын хувьд өөрчлөлт оруулах болов юу? Яах вэ? Та нар юу гэж бодож байна? Нутг дээр тоглож байгаа болохоор арай гайгүй байх гэж. Хэрэв Бостонгийн талбай дээр байсан бол шууд нөлөөлөх байсан. Энэ хоёр дээр харахгүй талбай юу гарч гараад байгаа юм байна. Айгүй гараад байгаа. Тэгэхээр Бостонгийн талбай дээр байсан бол бүр шууд нөлөөлнө. А Wizards дээр болохоор энэ чинь тэгээд хэдэн үе дээр байна? Энэ чинь хэдэн үе дээр байна? Тэгэхээр 3-4 дээр чинь Wizards ерөөсөө энэ хэн бол нөлөөлөөгүй тэгээд очоо явцсан шүү. Тэгэхээр би бол гайгүй байх гэж боддог. Тэр яг энэ үйлдэл дээр бол шүү дээ. Сая энэ Олимпикийн заслан болгүй байх шүү дээ. Энэ байх зүйл харин тийм. Энэ дээр тэгэж яасан гэхээс илүү энэ өмнө бас нэг юм болсон баг. Үгүй ингэсэн чинь Стив Жав ингэсэн. Би энэ тоглолтыг өөрөө тайлбарсан болохоор сайн байна. Стив Жав гэхээр би энэ үйл явдлыг 2 минутын өмнөөс эхэлтээ гэж харж байна. Тэр үед заслан дээр Келли Олиник толгойг нэг нодраад өнгөрсөн. Тэрийн шүүгчнэр хараагүй алдаа. Тийм байж нэгсэн бай та. Тэр чинь уусаа хин яг тэгээд тий тоглолтын дараа хэлсэн би яагаад ингэ очиж шатчихваа гэж Келли Убре намайг толгоор өвш зөндөө цогсон гэж байгаа. Зүрх болгондоо цохиодсон гэж. Тэгээ тийм учраас төсвөр алдсан л юм байл л дээ. Тэр энэ Олиник ер нь муухай тоглож шүү те. Өөрийгөө яг зэрхэнгээд болгож чадсан. Бохол тоглож юм биш үү? Яг чимээгүй нэг хор утгачаад байдаг те. Тийм. Тэгээ даалгавртаа гарч ийн жиж байхгүй л байна. Тэр ийм хөө тоглогч нар ер нь зөндөл байдаг шүү дээ. Тийм. Тэгээд Росер Дженнингс хоёрын явдал бол яг хөө энэ бол гоё. Энэ хэд үйл байх. Дженнингс угаасаа ийм тоглогч. Росер харингүй би бууж өгөхгүй шүү. Би хэдийгээр залуу тоглож гисэн. Өөрийн чинь дор орохгүй шүү л гэж юм бэ. Энийг бас зөв мэдгдэл л дээ. Яг Росер ч өмнөх тоглолт нарыг чухал оноод авцсан. Чухал минутыг талбай дээр мөрүүлсэн учраас Дженнингсийн хувьд шатаах гэдэг шүү Росерийг. Хоёулаа уусаа хөгдөж байна. Одоо ингээд Бостны сэлгийн хүртэл харагдаж байгаа байхгүй. Росерийг одоо энэ тоглолтод нэмж нөлөөлнө гэж бид юусоо бодоогүй шүү дээ тий. Юу сэлгээ аягүй сайтай байгалийн шинжилтэй нь бол. Тэгэхээр ерөөсөө энэ цувралыг яг тэгж юу гэдгийг гаргахсаа тоглогч нар бүгд л гаргадаг гаргаж байна. Гэтэ нэг өөр нэг X factor тоглолтод өөр юм шийдэд шүү дээ. Ихийн гурванд бол гурлаа өөрөөр явцаар явчлаа шүү дээ. Тэгэхээр энийг бол цааш бол таамаас ч хүн зүгээр миний харж байгаа бол 7 тоглолт гараасаа л гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар их гоё тийм өрсөлдөөнд 7 тоглолт гарчвал үзүүштэй байх. Юу айгу нөлөөлж байгааг төрүүлсэн шүү дээ. Талбайн давуу талууд нь. Тэгэхээр яг тэр нөлөөлөх юм бол яг 7 тоглолт. Хоёр ер нь бол ингэж хоёр тэнцүү багтал талбайн давуу тал амар нөлөөлсөн шүү дээ. Илт илүү баг бол эсрүүгийн талбай дээр очсон сайн тоглолт. Тэгэхээр тэнцүү баг ер нь бол 7 тоглолт нөрөх магадлал Тэгээ энэ бас залуу багуудыг нөлөөлт юм те энэ бас талбай те. Дуршлагтай тамирчид бол хэний талбай байна уу нэг хамаа авахгүй очоод тоглолцдог. Тэгээ залуучууд болохоор тэгэл бас нэг жоохон ийм байх. Харин бүр хэсгээр нөгөө од тоглогч нар чинь хаанаас тоглох туртайгаар өөрийнхөө залдаг хилдэг шүү дээ. Би Madison Square Garden тоглох туртай хилдэг шүү дээ. Бүр өөр газар очиж тоглох илүү тэнд илүү гол анх туртай байдаг шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө туршлагатай тоглогч нарт болохоор гоё тийм нөгөө олон хүнтэй том арена жижиг хотын тоглогч нар үл тэ тэнд илүү тоглох туртай байдаг. Яг одоо энэ өврөө байхгүй Вашингтон тоглолтоос нэлийн том юм байхгүй болчих واخ л та. Гэхдээ яг би бол энэ дээр бол 2-2 болчих бол гэж бодоод байна л. Яг энэ тоглолт нар нэх. Одоо Скот Бруксыг хараалж чухлуулж хараад. Тэгээ энэ бол их том юм авчаад шүү те. Одоо ингээл харахаар. Улирлын тоглолтууд дээр харахаар өврөө бол их чухал байсан да. Тэр одоо хогон дээр бол стон дээр ёо. Тэгээд нөгөө төгөр Бостон Селтикс гэдэг огч нь өөрөөсөө жоохон аялын тоглолтоор жоохон таараа байгаа шүү дээ. Ер нь улирлын төрөл ер нь Остроос хоошоо ер нь жоохон. Сая зүгээр энэ тоглолтоос энэ маргаануудыг аваа хийчихээ л та.
Тэгэхэд яг юу вэ гэхээр Вашингтон хэлт илэрхсэн л тоглолтоо 3 дахь тоглолтын тухай ярих юм бол эргээд санах юм бол нэг тийм өрсөлдөөн гэсэн юм ч байхгүй. Тэгэхээр аялын тоглолтод ялжгүй муу байна гэж. Тэр эхний үед тэр Брэдли Биллийн тоглолч бас нэг гоё болоогүй шүү. Өөр 3 дахь ч сайн болоогүй. Тий. 3 дахь хинч тоглоогүй шүү дээ. Хорфордын тоглолт ч гэсэн. Яг 3 дээр би бол тийж хараад байхгүй. Брэдли Билл айгүй тийм хэрэгтэй үед одоо 3 мороос хийж байгаа юм шүү дээ. Хэрэгтэй үед оноо авчиад байгаа юм болооч хараадсан шүү. Окей. За энэ цувралын талаар би тэгээд удахгүй олон тоглолтын талаар ярилцах үзье гэж. Нэг юм асууя. Та нарын худалдаж авч ирсэн хамгийн үнэтэй пүүз чинь ямар үнэтэй пүүз байсан бэ? Бажил амир юм хэлэх. Бажи хэдэн доллараар хамгийн үнэтэй пүүз авчихсан? Мэдгүй. Ер нь Jordan гол үнэтэй гэдэг. Тэр чинь одоо уусаа дэлхийн хамгийн үнэтэй брэнд Jordan л брэнд гэдэг шүү дээ. Jordan хэд вэ харин? За тэгээд нэг $300 модер Цаашаа. Одоо үзүүлэх байгаа пүүз бол энэ дэлхий дээр анхны гарч байгаа үнээр хамгийн амар үнэтэй пүүзнүүд. Анхны шүү дээ. Lonzo Ball өөрийн нэрийн албан ёсны анхны пүүзээ танилцуулсан үнэ нь $495. Тэгээд өөрийнх нь гар үсгийг аваад ирэх юм бол бараг $1000. Вау. Бас. Өштэй одоо энэ одоо хин хийсэн юм бэ? Ямар одоо юунаас одоо Ямар боол вүлээ? Лаваро. Big Baller. Big Ball. Big Baller брэнд. яг энэ талаар нөгөө энийг үзсэн хүмүүс энэ талаар айгүй их шуугж илээ л дээ. Та юм хідээр авах байсан бай гэх хүмүүс нэлийн гаргацсан билээ. Тэгэхэд юу хийж одоо би гайхаад байгаа байхгүй. Тэр тусмаа Америкт бол бүр ярий. Америкт пүүз хамгийн хямдхан байдаг шүү дээ. Яг үнэндээ. Энд чин ийшээ эргээл ингээл Монгол зонгод ирээд үнэтэй болчихдоохоос би одоо чинь мэд чинь $49 бол бүр аюугаар пүүз үүдэг шүү дээ. Аюугаар одоо чинь бидний мэддэг тэр нөгөө юунууд шүү дээ. Одоо нөгөө Crazy Light-ууд шүү дээ. Тэр яг бидний Австралиар очиход хэмдэр $49 байсан шүү дээ. $30 молорт аюугай пүүз авдаг байхгүй. Тэгэхэд юм түрүүн зүйл нь давтай. Энд дээр Шакенэл их гоё яасан л шүү дээ. Аав нь хэлсэн байсан шүү дээ. Одоо жигэн хэрвээ жим үнэхээр жигэн боолор жигэн сагсчин бол энэ пүүзийг өмсөх ёстой гэсэн. Шакел хариуд нь харин ч гэсэн жигэн сагсч юм бол те жигэн юу юм бол жигэн тийм овоо гар юм бол те. Пүүзүүдийг ч хүүхдүүд ийм үтэй зарж тэр хүүхдүүдийн үгтэй мөгийг яахгүй шулахгүй шүү дээ гэж зүйлсэн мэт те. Яг эцээцд энэ явсарга зөв маркетинг болоод байна л та. Одоо ч бид нар энэ ч яриад фэйсбүүкээр муулаа бичиж байгаа нь бас л зөв маркетинг болоод яваад байгаа. Зүгээр хэрв одоо гэдэг нөгөө төвөр хэрв лавар бол гэдэг аав нь арай дараахан, арай дарцсан. Хүүхдүүдээ жоохон дараад, өөрийгөө жоохон дараад, яг брэндээ тодорхойлж гаргаад ирсэн. Тэгээд хүүхдүүд нь өдөөд аль нэг брэндээ гэрээ хийчихсэн байсан бол одоо байгаас одоо юу гэдэг нэг за өсрөлийн 1000 ширхэг зарагдсан байж магадгүй л дээ. Тэгвэл тэрнээсээ илүү ашиг олох боломжтой. Тэр хүүхдүүдийн карьерийг илүү урт хугацаанд барих боломжтой байсан болов би зургуудаа бодоод байгаа. Хүмүүс юу гэж хараад байгаа гэхээр ингэх тусамнаа хүмүүс ч мөр баал. Одоо тэгээ бүр амар баяжаад явна гэдэг. 5 цагийн дотор 4 цагийн дотор 5000 ширхэг зарагдлаа гэдэг бас менежментийн мэдээ гэж. Тэр нь худлаа мэдээ гэхээр бас зориудаар гарсан мэдээ. Тэр чинь нөгөө 4000 ширхэг зүйл зарагдсан юм байлээ. Тэр нь дотор нь пүүзний эдэн ширхэж байсан юм тийм тодорхой хэмжээр байсан таа байна. Тэгэл тэд нар бол хэдхэн цагийн тулд $700,000 олцсон л байгаа. Гэхдээ бас аваад байна тийм. Гоо аавал та Америк хэдэн амтай байл. Тийм ээ. Тэгэхээр чин Тэр чинь авч байгаа хүмүүс чинь 9 бүсийн бодолтой юм байна шүү дээ. Авчаа дараа нь од болохоор анхаарал хандуулах. Тэгээ одоо чинь 495 гэхэр хүн болгон ямар амар үнэтэй юм бэ гэж хүлээж байгаа. Хамгийн энгийн юм тооцоод л зүгээр хиний Lonzo Ball-ын зүгээр л одоо сургууль байгаа шүү дээ. Сургууль их сургуулийнхан тэднийх нь л авчихад л гатаа болчих ерөөсөн. Тэр чи тэр сургуулийн тэр Lonzo Ball-ыг ус шүтж байгаа шүү дээ. Харин тэгэхээр над юу харагдаад байгаа вэ? Яг энтэй ч холбогдуулаад лавар бол урт хугацааны бодлого барьсангүй ерөөсөө. Богино хугацааны бодлого барь явчлаа. Энэ урт хугацаанд жоохон сөгөр нөлөөлөх бол одоо дахиж энэ хүмүүстэй чи гэрээ ихгүй шүү дээ. Тэгээд дээрэс нь энэ юу гэхээр Lonzo Ball NBA дөрөд яаж тоглоо вэ? Мэдгүй шүү дээ. Тэгээд муу тоглоод ирвэл энэ ямар ч нэр хүндгүүд пүүз болно шүү дээ. Нэр хүндгүүд. Сайн тоглол тэгээс ингэрээ явна л та. Тэгвэл сайн тоглолоо гэдээ бүр амар болоод байгаа ч боломжгүй л. Тэгэхээр энэ пүүзийг харсан багт юу нэг хидэд юу авах байсан бэ чи? Ахгүй би. Би ахгүй. За энэ пүүзэн дээр ч за үнгүй үгүй. логоны зөрчил гараад байгаа гэсэн үү? Би нэг тийм үзсэн шүү дээ. Тийм яриад байж. Логоны зөрчил гараад нэг компани гомдол гаргаад лого булгаасан гэдэг. Бас тийм бай. Юм асуудал Харин логог харахаар нэг харж ирж харагдаад байгаа. Би энэ оронд Kobe 11-ийг авна. Тэр нь ялтаа бас л менежмент гэж магадгүй шүү. Бас л тийм. Гэтэ үнгүй үгүй авна үстэй чи. Үнгүү бол авчил та. Гэхдээ энэ оронд 2 Kobe 11 эсвэл Kobe юу авчил та. AD авчил та. Ер нь бол 2 Jordan авчих шүү дээ. Тэр энэ бол амар маркетинг. За ингээ мөнгөний талаар Яг фомсайт авчих. Би бол фомсайт. Мөнгөний талаар яриагаа үргэлжлүүл чи юу вэ гэхээр энэ 100 энэ биг донслогсон нэг 8 болж магадгүй тэр нь юу вэ гэхээр 8 ч яах вэ гэрээ. Russell Westbrook-ийн хийх боломжтой мөнгөнд өнгөсөн 215 сая 5 жилийн. 215 сая гэдэг чинь 40 гараа авчих.
43. Тэгээ энэ ч одоо угаасаа Westbrook Гонч угаасаа нөгөө 6 хамгийн максимум гэрээ их одоо ганц юм үстэй тий. 4 биш. 5 үү те? Нэр 5. Тэгээд энэ чинь нэг жилд 40 саяг авах анхны тоглож болох гэдэг байна. Тий. Тэгээ чи Тэгээ энэ юу макс багаараа хийх хаз бэж энэ бейсболын тоглогчид л ийм өндөр үнэтэй гэрээ хийдэг байсан шүү дээ. Тэгээ энэс үнэтэй бейсбол бол амар. Тэр одоо сакс бол энэ юу гэдэг телевизийн 2 тэрбумын гэрээ жилийн 2 тэрбумын гэрээ тоглогчдод бүр ийм бейсболынхэнтэй нэг жил цалингараа зүйцгэж хэмжээний боломж олгож байгаа. Тэгээ бид нар 10 жилийн өмнө ерөөсөө хавцдаггүй байлаа шүү дээ. Тэгээ өнөөдөр бид нар юу Гэхдээ харин өндөр шүү дээ. Би бол одоо шилдэг хамгийн нөгөө 50 тоглогчийг одоо нөгөө цалингаараа авдаг орлогоор гэхэд тэр дунд та нар харддаг бол тэнд Орлогоор биш, цалингаар. Орлого бол өөр болчихно. орлого цалингаас гаднах орлого гэдэг чинь. цалин ч өндөр шүү дээ. Ер нь одоо асууд ер нь айгүй өндөр юутай цалин. Тэдэж одоо энэ жилийн одоо юу байх нь шүү дээ. Сарын 3100 юу лээ? Солиорч юм. 40 Одоо 40 сая доллар. Сарын 3 сая. утгагүй дугаар. 3 сая өөрсдөө ямраагаад яах. 7 хоногийн ихлээр энэ ч одоо тэгэхээр чинь баг 8 9 юу лээ? 800 900 мянга гэхгүй. 800 мянга гэхгүй. Тийм аа тийм. Тэгээ тоглолтонд байгаа л та. Дөрөв тоглолт нь. Нэг Нэг тоглолт 200 сая доллар авах юм чи. Тэгээ зүрхний зохилтоор нэг явах маань явж өгнө шүү Тэгээ дээ. эндээс өөр нэг зүйл харсан нөгөө NBA-ийн бизнесийн орчин чинь өөр энэ бүхнийг одоо бүрлүүлээд байгаа шүү дээ. Энэ бизнесийн орчин чинь бас нэг зүйлийг утгахгүй болох гэдэг нь яг юу л та. Одоо нөгөө нэг супер багуудын бүрдлгээд одоо юмуд яригдаад айлгаал одоо Маркус Каснены дэвсээр нийлчлээгээл одоо жилд 30 саяын цалинтай 3 тоглогч нэг багт байж болох гэдэг шүү дээ. Бүх багт. Тэгээ бодолтой. Гэтэл NBA-д байгаа одуудынхантай хийдیں۔ Гэхдээ том багууд л наатаж хийж чаддаг шүү дээ. Жижиг хотууд чинь тэр мөнгө гаргаж чадахгүй шүү дээ. Гарах шүү дээ. Бүгд гарах шүү дээ. Цалингийн Гаргаж иж тэмдэглэж шүү дээ. тэр чинь ямар ч тэр жижиг бүрсүүлдэ утгаа алдаа. Тэгээ одоо ерөөсөө би одоо энэ зүүн юу болох гэдэг бол бидний нэг оройл гэж боддог байсан тоглож жилийн 20 саяг авч эхэлдэг байгаа байхгүй. Оройл тоглож шин шүү дээ. Тэгээд арай жоохон одох юм бол 30. Надаа мондгууд нь 40 урахгүй. Одох нөө. Одох нөө. Тэгээ бизнесийн орчин бол ерөөсөө их жоохон замраагаал алдах гэдэг. Уг энэ харин уг нь нөгөө NBA-гээс анхны тавьсан санд ингээд аажмаар нэмье гэдэг чинь хамгийн зөв биш. Энд чинь ингээ огцон нэмчихэр угаасаа нэг тийм баланс алдагдуулна л да ингээд юм бүх юм эмх замраагаа алдаа. Тэгээд одоо энэ NBA-гийн экспертүүд болсон тоглогч нар чинь ам алдаа л байгаа шүү дээ. Йоо тэр тэдийг авдаг болцсон гэж өгөөд өөрийнх нь амьдралтаа авч үзээгүй цалин зүгээр нэг ройл тоглож аваад хахаар бухимдаад ахнаас аргагүй л баг л да. Вол үртэлтэй гэвэстэй тий. Тэгээ воолч угаасаа бүх юм болгоноор гомдолч идэв дөө. За хэсэг хугацаанд завсарлын NBA Tokyo 21 дахь дугаар үргэлжилж байна. Хэсэг хугацаанд завсарлын за Game of Zones шинэ дугаараа өнгөрсөн 7 хоногт бас олон нийтэд гаргасан байгаа. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн юм шиг. Биеийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөр сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. Би брэнд. Дурал хуваалц Пиперо албан ёсны дистрибьютор Green City. Та бүхэн яг одоо Facebook-ээр NBA Tokyo 21 дахь дугаарыг хүлээн авч үзэж байгаа бол мөн старт визээр даваа гарагт нэвтрүүлгийг бүрийхээр нь хүлээн авч үзэх боломжтой юм аа. Эдрээ битээр өглөө ярьж л да өглөө битээр тоглолт тайлбарсан байхгүй Gold State Utah Jazz. Тэр үеэр Kristaps Porzingis-ийн тухай битээр бас ярилцсан байсан. Эдрээс нэг Twitter-ийн харуулаа үзсэн. Twitter дээр LA Clippers-ийн гүдийн инээс нь зураг ингээд тавьчихсан. Тэгээд тэрийг устгацсан л да. Хэдхэн минутын дараа. Тэгээд тэрийг нь мэдээж нөхдөөд бол шууд скриншот хийгээд авцсан байгаа шүү. Тэгэд энэ одоо зур хоёр асуудал байгаа юм. Нэгдүгээр яг Twitter аккаунт нь одоо хакер туссан уу юу тий? Хакерцсан байж болно шүү дээ. Тэгээд хакерт карттай Clippers гэж битгэн ч ямар ч юм. Нөгөөдөөр манай хүнтэй Ализаны Clippers холбогдоод эхэлсэн. Porzingis ямар нэгэн байдлаар санал тавиад эхэлсэн. Манай хүн одоо юу гэдэг Clippers-ийг плей-оффт дэмжинэ гэж байхгүй хасагдсан баг. Тэр чинь энэ хоёрын аль нэг байгаа байхгүй. Clippers очихыг сонирхож байна. Холбогдсон байна, ярилцаад эхэлсэн байна. Эсвэл
аккаунт нь хакерд бас. Хөөх идэг. Энэ гоё тамирчин тэгээд ирээдүйд тамирчин нөгөө хараад идсэн байна. Яа юу болсон бэ? Тэгээ энэ бүх яри юунаас ихсэн бэхээр энэ Кристоф нөгөө баг ингээ удирдлан дуусны дараа багийн удирдлагууд уулзаад тоглогчтой уулзаад ингээд төлгөөгөө танилцуулдаг ч та чамаа бол одоо ингээ үлдээнэ чамаа ингэнэ манай баг ингэнэ эрх хөлрөл ингэнэ гэд Кристоф Порзингс багийнхаа удирдлагуудаа уулзлаа шууд нутаг бүтцсэн байхгүй. Тэгээд ингэсэн чинь нөгөө менежерүүд тэрийг сонсч шууд Никс руу ирсэн байгаа. Порзингс ингэхдээ танах яхаа солих юм яах Порзингс яах гэдэг ингээд юу мэдээ гарсан байна. Сая 2-3 хоногийн өмнө тэр мэдээнүүд ингээд олон нийтэд ил болж гисэн байхгүй. Тэгэнгүүт Порзингс араас нь ийм үйл явдал нэмсэн гал дээр тоос нэмсэн үйл явдал. Өөрөө их тийм сахилахгүй нөхөр юм шиг шүү. Тийм шүү. Тэр өнөхөр өөрөө битсэн бол. Гэхдээ дээрэс нь Порзингс араас нь тэр инээсэн эможи тавьсан байгаа зү тийм инээс юм аа. Инээс тавлж байгаа юм шиг. Гэхдээ Порзингс угаасаа л ерөнхийдөө одоо нэг сая сүүлийн нөгөө юу гэхэд сүүлийн нэг удирдлагын сүүлийн юунд бол угаасаа л ер нь удирдлагуудаа дургуул угаасаа илэрхийлчихсэн. Антонийг өмөрсөн шүү дээ. Угаасаа Кармел Антонийг өмөрсөн. Кармел Антони үлдэх юм бол өөрөө авч үлдэх юм бол өөрөө ер нь хамт байх л юм тийм бодолтой байсан шүү дээ. Тэгээ тэрнээс бусдаараа бол ер нь бол удирдлагуудынхаа ингэдэм биш. Одоо нөө тамирчин чинь Нью-Йоркт ч тоглохыг хүсдэг, Нью-Йоркийн тамирчин болохыг хүсдэг гэдэг. Одоо энэ орчин үеийн тамирчин болохоор тэрийг нэг тоодгүй амжилт үзүүлмээр байдаг. Тэгээ илүү тийм мөсөглөн нэг бол тоглож байж бас магадгүй л дээ, тий. Тэгээ яг тэр хотын зах зээл одоо бол нэг тийм чухал зүйл байхаа болчихсон шүү дээ. Яг л эдгээр чинь цалингаас хангалттай мөнгө байна тий. Тэгээ энэ ч одоо амжилт үзүүлэхийг хүсэж байгаа юм шиг. Би бол тийм реклам тоглоод том хотны илүү ашигтай байсан байж болох шүү. Одоо чинь цалингаас хангалттай болоод байна. Тийм ялгаа байж болох. Даймарцсан зөв хүлээж л энэ 100 тэгээд юу болох нь харагдана. Гэтэ Порзингсийн хувьд бол дахиад нэг жилийн гэрээ юу лээ? Гэрээ байгаа шүү дээ. Тэгээд гэрээгээ туслах хэрэг нь өөрт нь байгаа. Тийм байна. Тийм л байж болно. Угаас 2 жил болсон. Одоо 3 дахь жилийн явах хэрэгтэй юм тий. Өөрөөсөө шилжих болох. Тэрийг дахиад судлаа. Бас яг судлахгүй. Энэ өдөрлгүүд нь л их учрах шиг байна да Нью-Йорк. Би одоо юм тэгдэг үстэй те. Өдрийг хэлдэг юм шиг. Чи барай тэгээ ажиллаж чи надад айгүй байдалд орох та. Чи үе тэгээд дараа жил нөгөө асуудал эдрийг арай өөр маягаар асуучих байгаа тийм хэлбэрээ өөрчилсөн. Боловсон байдлаар наа чи бүр зүй юм биш. Одоо зур тэг гэж заа ёо. Тэр намайг гэсэн чи би судлаа. За Cleveland Cavaliers Toronto Raptors багуудын цувралын талаар нэг товчгоо яриад өнгөрд юм уу? Урд яриад ах чи юу? Хайлттай яриад. Энэ тоглолтод энд одоо Ibaka гэдэг нөлөө үзүүлэгсэн гараад. Үгүй байж нэр баажигийн амыг асууя. Ibaka Tucker яасан гэж. За би ярьчих. Ихтэй ярих чи одоо 3 дахь тоглолт. Үгүй 6 дахь тоглолт юм шүү. Чи 7 гарна. Золоод байгаа зэрэг яасан бэ? Яг хүн хэлэхдээ энэ нэг туучнууд чи би 7 гарчвал гоёо гэж хэлсэн. Эхлээд байж. Гоё гэсэн. 7 гарахыг хинч хүлээжсэн шүү дээ. Тэгээд самбар доороо одоо энэ Валентинос Ibaka хоёрыг ингэж одоо дараач дэлгэрүүлэх гэж юм бодоогүй шүү дээ. Ер нь. Тэгээ миний хамгийн гайхсан бол Лаурыг тоглоогүй явтал. Яг үнэндээ үнэхээр. Гэхдээ Лаурыг амиа тавих хэрэгтэй байсан. Үгүй чи амиа тавих. За болтоо. Гүтээ тэр чи хөл дээр алхаа явж байгаа хүн тэгэл хөлнө уурчааг бол тоглоно шүү дээ. За тийм ээ тийм. Гүнээр шүү дээ. Чи бидний мэдэх олон одод 90 оны одод бүгдээрээ л чи юу хөл энэ үе чи хүн болгонд ямар нэгэн байдлаар биенээ өөртөө авах шүү дээ. Хоолны бүтэн хордогтой тоглодог тоглож зөндөл авах шүү дээ. Хөл нэг одоо энэ нэг тийм маягдлыг асуудал одоо жоон гэтрэл юм. Гэрээс тэр. Энд дийлэхгүй мэдээд энэ. Би зөв ингэж бодож байгаа тоглолтыг. Энэ дөрөв тоглолтыг бол Cleveland бол баг хаяад нутг дээр үгүй. Харин эрт дуусаад амар шүү дээ. Kyle Korver тэгсэн. Ишиг эртгэн дуусгаад амар юу? Тийм шүү дээ. Яг л амар л хэрэгтэй байгаа шүү дээ. Амар л хэрэгтэй байхгүй. Тэгэд энэ одоо LeBron яаж байгаа? Нэг шоуцсон сургууль дуулаад 3 дахь тоглолтод дуусны дараа гарч орё гэсэн юм тусаастад гэсэн үг юм. Мэдээгүй. Тэгэд яг энэ тоглолтын дараа LeBron гэж байна шүү дээ. Би одоо яагаад баруунаа шидэг тоглож болсон мэдэхгүй гэж байна. Зүүнрээ юу? Бишээ баруунаараа. Би одоо яаж яваад баруунаараа тоглож сурцсан юм бол солонгороо тийм амар замраагүй шүү дээ. Зүүн баруунаараа ялгааг ойлгохгүй шүү дээ хүн. Тэгэхээр энэ бол амар юу гэсэн үг юм бэ? Би л нэг тийм ерөнхийдөө нэг хальт нэг юу байсан чи энэ 4-р тоглолтын дараа ч угаасаа эдгээр хараад багаараа идэр чинь жоох яасан юм шүү. Тэгэхээр энэ 4 тоглолтыг магадгүй миний зүгээр бодлоо шүү. 4 тоглолт дээр бас Лаура ирээд бас нэг хож хөлхөхийн нэр төрийн ганц хожлоо авчаасаа ирээ. Энэ хараа. Энэ бол тэгээд энэ үрийч бол эргээс солгоо тий. Энэ бол класс. Энэ бол. Тэгсэн Лаура ингэсэн байна баажи. Яг энэ тоглолтын дараа солоогоор өөрөө одоо цувралын 4 тоглолтод тоглох гэсэн чинь би мэдэхгүй нь яач магадгүй бараг үгүй баг. Угаасаа тийм бахуу. Чи энэ чинь сэтгэл зүй байхгүй бүр байхгүй. Энэ баг ерөөсөө энэ Торонто бол ерөөсөө Торонто билж баажилт олоо гэсэн болохоос шүүрдэн гэж би Клип яг хараад би 7 тоглолт гарна гэдэг. 7 тоглолт гарвал гоёо гэж хэлж байна. Би чи яг өөртөө баажиг бол дэмжээдсэн. Энэ багийг би гоё энэ багийг чи гоё ингээд гоё ядраамаар байна шүү дээ. Гоё ингээд 4-0 гэдэг нөгөө талд нь одоо бүр сөргөлгүй юм бас явагдаад байна. Яг энэ үеэр нь бид нэр архив ухнаа.
Харъя. За. Бажингагийн яаж баларж ирснийг харуулах болдгоо л. Кайл Лаури тэгээд ингэсэн яагаад тоглоог ингээ асуусан чинь үгүй би яаж ингээд өөрийнхөө хүснээр хөдөлж чадахгүй хаад Кайри Ирвингийг хамгаалах юм бэ гэсэн. Тэнцтэй плей офф шүү дээ. Үгүй харин тийм. 2-0 шүү дээ. Яаж хийж яагаад өвчин ондогч тарьж байгаа ч гарах хэрэгтэй биз дээ. Гарах хэрэгтэй. Тэр бол дээрэс нь яах гэж ийм их мөнгөийг Үгүй Лаури зүгээр боли. Лаури хөдөлж чадахгүй ч болно. Лаури гараанд гарах ч өөрөө багийн том Эсрэгөөгийн сэтгэл зүйн нөлөөлөл шүү. Өөрийнхөө сэтгэл зүйн нөлөөлөл шүү. Тэгээ олон сая доллар авчих. Нью-Йорк Никсийн домогт тоглогч Хүйлэрид NBA-ийн финалийн тоглолтын дээр хөлн бүр доголдсон гарч ирээд нэг үсрэнгүүтээ дундаа үсрэж хинээс Абдул Жаббарыг зөндөрлөнгүүтээ дараа нь 2 удаа гол хийчихээ тэгээ суугаад тэгээ баг Нью-Йорк Никс дотоод тоглолт хийж байсан шүү дээ. Авраг авч байсан шүү дээ. Энэ угаасаа тийм байгаа шүү дээ амирч. Тэр бол би Лаурыг би хүндэлдэг байсан. Би Лаурыг бүр Eastern Conference-ийн All-Star-ын гарааны холбож болоход би бүр дэмжиж явсан. Тэгээ энэ шийдвэр бол ерөөсөө бүгдийг алга болгох гэсэн юм байна. Яг үнэндээ. Гүү бэрцсэн уучлаарай. Үнэхээр хэцүү бэрцсэн байна. Тэ алхаж байгаа үстэй. Энэ хүн өөрөө гарч ирж Тони Паркер шиг хаалганд ороогүй шүү дээ. Өөр алхаа явчихна тийм. Ижлэгээр би тэгээд багийн эмчлэр багийн дасгалжуулагч гарахад бид нөгөө бүх юмээ үзээд тоглож болох юм байнагаа гаргаж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр энэ баг сэтгэл зүгээрээ угаасаа л гэлэвлийг дийлэхгүй гэдгийг мэдчихсэн. Санаагаар унтсан зүгээр нэг өрсөлдөө үзүүлэх гээд үзье болохгүй бол болио хожигдээд дараа үлрэрлээ бодъё гэсэн юм л бодлоо. Сүүл яагаад Жипака хинди пич такрыг авсан. Яг тэр дайралтыг хийсэн юм баг. Тийм учраас би бол Торонтод бол ялангуяа Кайл Лаури бол Леброн хэлэр өдөр цочдөг баг. Яах гэж 7 тоглолт гэсэн тэгвэл. Гарууд гоё. За Леброн гэснээс Леброн гэдэг хүн чи одоо нөгөө бид нар яриалсан тоглолт болгонд нэг амжилт ивдээд яваа гэж. Одоо тэр баг энэ плей-оффын тоглолтод хэдэн тоглолт дараалал амжилт ивдчихвэ. тоглолт болгонд 2 амжилт дундалж байгаа юм шүү. Тий, одоо нөгөө рекорд амжилтын байр ахих гэдэг зүйлийг хоёрыг дундалж. Плей-оффын бүх юмар шүү дээ. Плей-офф дээсэн тоо, плей-офф тоглосон минут. Шидэл дээр олон зай шидэл дээр хөтлөлөө шүү дээ. Шидэл дээр агуу дөрвийн нэг оруулсан гол. 300-аас дээш тоглолт шидэл хийсэн. Энэ стил блок гэж нэлээд явж байгаа шүү дээ. Өрөхгүй байхад нэг хүн араас нь ороод ирнэ нэг утахгүй. Тийм би. Макреди. Кори л тарч юу яриад байгаа. Юу яриад байгаа. Юу вэ? Юун дээр вэ? 300 плей-офф. Бид нар бүх юмыг ярьж л да. Бүх тал олон тал. Яг нэг хүн ороод ирнэ гэсэн юм. Энэ талаараа Кевин Лавын дамжуулалт. Энэ амир юмсан. Энэ амир л та. За одоо тэгээд ерөөсөө би бол ерөөсөө хүлээж зөвшөөрсөн шүү дээ. За Леброн дээр юу ярих одоо? Юм ярих юм баг. Бүсийн финалыг ярьчих л та. Жохон ярьчих. Энэ үнэхээр адуус юм байлээ гэх жохон ярьчихаа гойж ин. Бүсийн финалыг хүлээж байгаа би өөр юм. Нөгөө сая тэр Леброны сая өнгөрсөн 7 хоногт хэлсэн үгээс нөө. Би одоо энэ лигтэд юу батлах юм бэ гэж. Өвчин авраг авчлаа шүү дээ. Би одоо над батлах юм үлдээг өссөн тий. Хэлсэн хүнсэг юм уу? Энд сэтгэл зүй ингээд айгу тогтвортой байдал. 3 4 жилийн өмнө бол Леброныг үзэн ядагчид байсан шүү дээ. Одоо бол тэгээ яг тэр одоо ингээд бүгд хүлээн чүрж шүү дээ. Бүр ингээд дэлхий дээр одоо Леброныг үзэн ядаж байгаа юм байгаа мó. Одоо байгаа зөндөө байгаа. Байгаа мó. Байд юм уу? Одоо энэ Cleveland багийн бүрдлээс болоо зөндөө баг шүү. Оо тийм үү. За тэгээд одоо ер нь нөгөө ярьсандаа тэгэл цөмөр нөгөө бүсгийн финалыг хүлээе дөө. Одоо ахаад энэний дараа одоо бид бас ахаад бас нэг айгүй товчхон ярих бас нэг ганц. Уг нь дорндын учраанд их гоё болж байгаа үсэн Cleveland жоох учир утгагүй болоод байна л да тий. Тэгээ ингэж нэг статистик өнөөгөө бас яг тэр яг тэр дүгнэлттэй таа. Cleveland энэ плей-офф тоглохооныхоо хуваар тэргүүлж шүү дээ. 16 багийг. 16 баг шүү дээ. Леброн 34 оноо дамжуулж байгаа шүү дээ. 34 оноо шүү дээ. Тэгээ бараг трипл дабл байгаа. Плей-офф мод Леброн гэдгийг бид нар харж байгаа шүү дээ. За. Нэг юм бэр ярьчих юм энэ дэр. Энэ нэг ч хожигдохгүй ингэж явж байгаа баг. Нэг хожигдоод бас сэтгэл санаагаар ундаг бас нэг юм бас байдаг шүү дээ. Одоо эдгээр унахаас өнгөрсөн. Оо. Чи одоо 10 жилийн хүүхдүүдэд юу ярьж наад хүмүүс ч одоо 3 дахь жилдээ дараалал финалд гарч байгаа хүмүүс одоо унж мунахгүй. Леброн 6 дахь жилдээ. Биш ээ. Хэрвээ энэ жил гарчвал 7 жил. 3-1 дээр унлаа шүү дээ өнгөрсөн жилдээ тий. Финалийн 3-1 дээр. Тэрийг бол ярих юм бол ярих юм байгаа. Гэтэ би бол бажиг ярьж байгаа ямар талаас нь ойлгож байгаа гэхээр цаанаа тэр хүсээд байгаа байхгүй хүн автоматар шүү дээ. Гүг нэрээ энэ чинь бас нэг 2 баг хитргээд тасарчгаар ч хүн цаанаа гिचээсгээ тийм учраас би Spurs Boss 2-ыг сонгосон шүү дээ. Би ч Golden State-ийг ч гэсэн хожигдоосоо хүлээгээд байгаа шүү дээ өмнө нь л. Оо хэцүү мэл. Айгу хэцүү. Юу болсон бэ? За тэр зураг руу бас нэг утгагүй зураг. Бас бүр товчхон ярьчих юм. Уг нь өндөрлөлт ютач гайгүй тоглож. Яг өнөөгийн тоглолтыг одоо гэдэг Жорж хэл байсангүй шүү дээ. Энд ч одоо цувралын хоёрт тоглолт тийм. Жорж хэл тоглоог энэ тоглолт. Тэгээ плей-офф нэр шал өөр ушуун том баг үү нэр. Тэгээ үнэхээр өөр. Өдөрлийн тоглолтоос. За энд яг үнэхээр нөгөө хэд энэ тоглолтын дээр ч аргагүй шүү дээ. Гарааны тоглолт дабл дэж шүү дээ. За тэр яг ингээ одоо ингээд одоо энэ Utah Jazz дээр аваад үзлээ. Utah Jazz гэдэг баг улирлын турш ингээд яг энэ байгаа ур чадвараар явж байгаад плей-офф эхлэнгүүд амар хувьдаа бэлтгэлээ базаага багаараа ингээд нэгтраад жигдрээд хамгийн сайнараа үзээд байхад Warriors-ийн хувьд юу ч болохгүй нэ гэдэг чинь саксыг утгагүй болоод байгаа байхгүй.
Нөгөө талд нь бөө одууд, бөө чадвартай хүмүүс. Энэ талд нь яг бие биенийхээ сул талыг нөхсөн нэг тийм төгс биш баг. Гэхдээ сайн үзэх юм бол одоо ингээ яг нэгтэршээд явчих гой баг байгаа байхгүй. Сагсан бөмбөгийн яг жинхэнэ гой баг. Нөгөө баг нь тийм бүр амар юм хэлээрээ. Майк Браун тоожод байгаа шүү дээ. харин Стив Кэр байхгүй юу? Кэр байхгүй. Майк Браун тоожод. Би энэс болоо та нарт нэг юм хэлсэн чи та нар за тийм яалтчгүй гэдэг Гриффинг Clippers гарсан бол яалтчгүй өсөлтөө үзчихсэн юм аа. Үгүй бүр үгүй. Энэ тоглолтууд ч бол 3 гоё яваад байгаа. Clippers чи эхний үедэр дуусчих واخгүй. Clippers ч 30 оноо тэгээс үлдээ. Тэгээ Крис Пол мол ирж ирвэл бас зүгээр магадгүй нэг хожид авах байсан баг шүү. Юта Jazz өрсөлдөж байгаа шүү дээ. Энэ 3 тоглолтоор гурван дээр нь өрсөлдөж байгаа байхгүй. Тэгэл нөгөө өрсөлдөж би зөвхөн ихэд энэ 3 тоглолтыг өнөөдрийг үзээгүй ихний харийг үзээд уурт нь хайсан. Ягаад тэгэхээр яа үзээгүй юу үзэж чинь гэж яах. Нөгөөдөл нь айгүй зоож оноо аваад. Энэ Gold State айгүй амархан сагсан юм тоглоод. Үнэхээр амархан дэмүү амархан уул чадвар их байгаа. зоохгүй. Сайн гэрийн нэг гим. За энэ ч гэрийн тэгээ баг дараагийн тоглолтод эргэлзэлтэй болсон шүү дээ. Энэс болов. ороор орсон шүү дээ юусэн. Тэгээ энэ хүний бас Гачаад орсон. идэх юм зөөр даах нь бас тий. Тэр нэг Энэ дайцсан. Сая баг Энэ орог тийм. Сая яг хайл овроо шиг хатгаад гарсан. Тэгсэн чи 5 минут дээр гарахад орсон зүгээр. Тэр ингээд ордорч байгаа тэр. За нэггүй л энэ тоглолт ноцгой байсан тий. Яг хоо энэ хоёр тоглолтууд үнэхээр багийн тоглолтыг цэвэр хийсэн. Яг тэгэхээр гарны 5 тоглогч 5 уулаа дабл диж тахгүй 5 уулаа 10-аас дээш авчих. Тэгэхээр эн чинь нэггүй ерөөсөө амьарж байгаа юм ерөөсөө байхгүй. Яг хүн болгоё. Гэхдээ эн чинь ойлгомжтой шүү дээ. Эн чинь угаасаа энэ хоёр багийн тоглолтод адилхан хуйлаасаа багийн тоглолттой байхгүй. Тэгтээ багийн тоглолтоос гадна хоёр чадвар руу яа шилжүүл гэдэг дээр динамик юу амар өндөр байгаа байхгүй. Энэ багт ч онооны NBA-гийн онооны лидер MVP гэж яриул гэдэг. Ямар үед багаар тоглох, ямар үед хоёрын тоглодоггүй. Golden State тэр нь амар байгаа байхгүй. Шилдэг хамгаалан тоглогч тийм үстэй ерөөс. Бүх юм биш тийм баг. Өглөөр тоглолтын дүнгээр бол өрсөлдсөн байхгүй юу та. Чи Clippers гарч ирнэ илүү өрсөлдөхгүйсэн үйл ёстой. Griffin байсан бол тэгвэл тэр чинь ялгуур юм байна. Бүгдээ бодъё да. За Стив Кэр энэ плей-оффт энэ финалд бүр ирэхгүй л яах вэ? баг очих уу? Яг бүсээсээ бол Энэ цуврал Биш. Энэ цувралд ирэхгүй нь баг тодорхой шүү дээ. энэ цуврал хаал хамаагүй шүү. Энэ цуврал би энэ плей-офф энэ финал гэж яриад шүү дээ. Энэ жилд Стив Кэр эргэж ирэхгүй бол яах вэ? Би ирэх болов гэж найдаад байгаа шүү дээ. угаа ирэхгүй бол яах вэ гэдэг юм шүү дээ. Тэд сонсчооч дээ. Ирэхгүй бол яах вэ? Зөв багийн хувьд бол багийн хувьд нөгөө багийн тоглогч нар нь өөрсдөө ерөнхийдөө тоглолтоо одоо KD ч юм уу хин Curry ч юм уу энэ багийг ингээд ахлах тоглогч нар нь өөрсдөө багаа өнөөдөр аваа яваад сурцсан байгаа. Ер нь бол яг Стив ерөнхийдөө энэ юмаа мэддэг болсон байгаа шүү. За одоо тэгин. Тэгэхээр Майк Браун бүр яг 100% ингээд удирдаад ч юм уу. Яг зүгээр би бодохдоо тоглогчтойгоо хамтарч яг юмыг гаргах байх гэж бодод. Ер нь одоо за энэ дээр ч одоо ирэхгүй гэдэг шийдвэр өнөөдрийн өглөөний тоглолтод ялц төвөнд тайлбарсан болохоор хангалттай харагдсан. Тэр юу гэхээр Green, David West хоёр Майк Брауны шийдвэрийг эсэргүүцчихсэн. Өөдөөс сэлгэн суухгүй ууралж ирсэн. Эхний хагас дээр нэг орон дутуу явсан. Юта Jazz хожих бүрэн боломж байсан шүү дээ. Дөрөвдүгээр өдөр өөрсдөө жинхэнэ товтгонууд даалгаад байсан болохоос шүү. Тийм учраас Майк Браун хэрвээ жишээл за зүгээр жишээлэл гэж ярив. Аврын төлөө Cleveland-тай ч юм уу таарчлаа шүү дээ. Баггүй. Стив Кэр байхгүй. Уусаа ойлгомжтой. NBA-ийн финал гэдэг бол тийс өөр төв шүү. Браун ч финалд яаж одоо фейлддэг вэ? Тий, тоглолт болгон дээр нь ч одоо бодлого бодно шүү дээ. Тийм биз дээ. Тамирч тоглолтоо үзүүлнэ. Гол нь дасгалжуулагч бодлого айгүй чухал байгаа. Тэгээд Брауны хилдэг юм их буруу л байдаг байсан. Миний мэдих Браун шүү. Lakers байсан Браун, Cleveland байсан Браун гаргасан тактик шийдвэрүүд дандаа буруу байдаг байсан. Би ингэж бодсон. Өнөөдрийн тоглолтыг дөрөв өдөр хожлыг авчирсан шүү. Юу гэхээр Стив Кэр бол тухайн нөхцөл байдлаа тааруулаад сэлгэнээс одоо чинь 6 дахь нь хэн байх вэ, 5 дахь нь хэн байх вэ, те 7 дахь нь хэн байх вэ гэдгээ өөрчилж болдог. Майк Браун бол яг нэг тийм автомат юм хийгээд байгаа юм шиг санагдсан. За одоо энэ үед маггийг гаргах хэвээр, энэ үед буцаагаад ингэх хэвээр, тоглолтыг жижиг тавтараа дуусгах хэвээр гэдэг юм автомат. Манай бодож за Керчинд яадаг хэлээ бодсон шүү дээ. Одоо Кэр ингэдэж би нэг ингэчүүл яадаг. Зүгээр тэгс санагдсан. Гэтэ Майк Браун мондог мэдрэмжтэй байх үгүйсэхгүй. Ямар сандал ийм том багийн туслахыг явж явах вэ те. за мэдхгүй. За. Одоо тэгээд Хэцүү асуулт байна. хэцүү асуулт. Наач аюу хэцүү асуулт. Тэгээ ер нь бол миний бодлоор бол тоглогч нар бол ер нь өөрсдөө мэддэг болохоор ерөнхийдөө Майк Браунаас гадна тоглогч нар нь өөрсдөө бас давхар бас байгаа. Одоо финал дээр бодлоо Леброн ч бараг дасгалжуулагч гэмтэн байна шүү дээ. Нөгөө өдийг бодвол тийм биз дээ. Тэгэхээр чи Леброн ч өөрөө тоглолт харж байгаа өөрөө бараг талбайд тоглолтоо бодчихгүй юм дөрөв. Тэрнтэй адилхан би харин KD Кэр директ хин одоо Кэр директ тэгчих байх гэж бодоод байгаа байхгүй. За одоо би дасгалжуулагч тараад за одоо би гараа одоо тэрийг Тэр бол өстой худлаа шүү. Тэгж ярилцж байгаа тэгж гарна. Мэргэжлийн юм тийм дасгалжуулагч шийдвэр муу дасгалжуулагч байсан дасгалжуулагч шийдвэр. Заавал нэг хүний гэхдээ дүнгийн чи тэр хэнийг
Манай 31 лиг шиг биш ээ баач. Биш ээ. Леброн түрүү жилийн юун дээр Тайроныг бол баг л за ер нь за мэдээ. Би түрүү жил яг үнэхээр дасаж байгаа чи ер нь чинь LeBron шүү дээ. Тий, LeBron-ы одоо юу ч юм дээ энэ чинь. Тэгэхээр Леброн ганц л та. Чи Леброныг Кевин Дюрант ч юм уу Стефтэй харьцуулж болохгүй л дээ. Их өөр. Одоо за Кевин Дюрант үнэхээр супер заяа. Кевин Дюрантыг хэлж байгаа үг LeBron-ыг хэлж байгаа үг шал өөр шүү. Дуугаал лидер л дээ. Дюрант бол их дуугаал лидер. Зөвхөн хоолооноос авахлаа шал өөр идэхгүй лидер юм чинь тий. Одоо инг гээд захирж гэнэ үү, гуйж гэнэ үү тий. LeBron бол хизээч гуйхгүй шүү. Одоо инг гээл нөгөө хэд шууд хийдэг. За энд нэг Руди Гобер Кевин Дюрант хоёр муудалцаад амжсан. За энэ дээр тэгээд их сонир шийдвэр гаргасан. Гобер эхлээд уг нь түлхсэн. Гэтэл шүүгчнэр Гоберийг торгоогүй тий. тийм Кевин Дюрантад спортын бус алдаа техник алдаа хамтдана гэсэн. Үүний дараа Кевин Дюрант юу гэж хэлсэн бэ гэхээр ийм учраас манай лиг софт нэлцгаа болцоод байгаа маа гэж. Дюрант тэр нь бол их тийм хатуу хэлдэгдээ алдартай болчиход байгаа шүү дээ энэ мэдээ бол. Энэ тоглолтын үеэр нөгөө маскот нь тоглолт эхлэх гэж байгаа бүжиглээ явсан. Зайлж байж. Зайл гэсэн шүү. Талбай дээр нь очиж шүү дээ. Ютагийн маскотыг шууд зайл гэсэн. Гэтэ Гобер ч гэсэн салхах юм тэрний шүү дараа хэлсэн байсан. Юу гэсэн бэ? Нөгөө яг нөгөө одоо тэгээ бидний хувьд энийг л одоо бид ийм нэг жижигхэн одоо нэг явралтыг л бид нар одоо нөгөө зодон гэдэг юм да гэдэг одоо ингээд яжилсан маягаар яг л яг үнэхээр нөгөө кэдиг яг хийсэн нялцгай явдал нялцгай гэдэг бид нар үгүйс өмнө ярьсан шүү дээ. Ярьсан. Тий. Лиг бол үнэхээр нялцгай байгаа да. Жохон бат тэртэлтэй. Энэ чинь нялцгай дээр гадна юу явж байгаа л да энэ чинь зөвхөн эдгээр чинь мэдээж нялцгай байхгүй нялцгай биш дээ эдгээр яг үнд бол тий. Дөрөв тийм бол. Эдгээр чинь дөрөв тийм болгочиход байгаа байхгүй амар хатуу. Бүх юм одоо жоо ингээл тавихад л 25,000 тий ерөөсөө. Ингээд л одоо тэдэм мянга. Тэнгүүл эдгээр чинь бас тийм алдаа авах хүсч чинь нөгөө нэг шатаахыг хүсч чинь одоо олиг нэг шиг үйлдэл гараал эхэлж байгаа байхгүй. Хүн л юм чинь шүү дээ. Тийм. Манай ч гэсэн тэгэн үстэй тийм үстэй. Энэ гол тоглож чинь ингэ чигвэл. Би бол дөрмийг жоохон буцаагаад нэг жоохон за тэгэн чиж баасан. арай нэг энэ дээр яг нэг ийм ялгаа байна л да. Одоо энэ тоглолт болж байгаа чинь нэг үед явагдаж шүү дээ. Одоо нэг орчин үед явагдаж шүү. 2010-аас хойш үед. Манус ч болохоор 60-70 тонн. Би тэр та хэд 2090 Манус ч ингээл наашаа харах чинь 60-70 тонн. Тэгээд тэр нь юу гэхээр бидний харж байгаа үнцэг бидний хүлээж ирж шал өөр юм байгаа даа шүү дээ. А хэрэв одоо бид дөрвийн оронд одоо нэг 90 он төрсэн хүүхэд. тий. Одоо нэг дөрвөн залуу тайлбарлаж суугаа ярьж ивэл энэ лиг саяны юмнууд нэг шүмжлэхгүй л байхгүй юу. Тийм учраас яг бид нар үе үетэйгээ бид нар хэдийгээр авцлаж явах ёстой ч гэсэн нөгөө төр бид нар тэрний хуучны гоё саксыг сурчлах гэдэг юм шүү дээ ууг нь бол тийм. Энэ хүмүүс ямар буруу мэдээлэл өгдөг гэхээр гэхдээ одооны үйл явдал чинь энэ шүү дээ та нэг яагаад шүмжлээд байгаа юм яг одоо таалахгүй байна л. Нөгөө дөрөв тэгвэл тэгэл ярьж байгаа хөөхтэй. Софт мод сони яриад байгаа юм. Уг нь ойл явж байгаа шүү дээ. Гэхдээ тэгээ нөгөө төр энэ юу гэхээр бидний хөгшөрж байгаа юм байна. Ер нь зөв. Тэгээд тушгаараа төгшөрчих юм уу л дөө. Аргагүй дөө анх үзэж байхад л одоо 78-аас зодод тайлаад эхэлж байгаа юм ч одоо тийм биш. Ингээд авахгүй. Миний зүгээр хэлэхэд наадхнаас чи сүүл бас тэр нэг энэ сүүлийн энэ эдрийн энэ бүр нэг тэр нэг NB Talk дээр би өөрөөсө хэрүүл хийдэг Jordan л хэлсэн. Хэрүүл хийдэг. Би 2 өдөр битэр бүр бүх хүмүүстэй хэвж урждаг бол гоё. Чи ороод пост бичээд 2-3 пост бичсэн чи юу. Тэг ч юм бас л болсон шүү дээ. Тэгээд тэрэн дээрээс өөр нь хүмүүс яриадсахгүй. Одоогийн багийг яг энэ дөрмээр нь тэр тоглолчуд яг гэсэн юм дээр явуулчихсан байхгүй. Тэгэхээр би бас битсэн. За ер нь тэр 80-аад оны bad boys-ынхантай одоогийн тоглох юм бол бүгдээрээ битээ дуусгах шүү гэдэг. Шууд би тэгж босч ирэхгүй. Тий босч ирэхгүй битээ дуусгах шүү гэсэн байхгүй. Би зүр тийм битсэн байсан. Тэгсэн чинь хүмүүс юу гэж тийм байж идэг гэл аюу олон бас тийм явсан л да. Тэрнх нь яриад байгаа юм жоохон хэлцгээгээд унилцгаа болцсон миний хувьд бол. Тэр ойлгомжтой. Жохоо ирчүүдийн спорт шүү дээ. Дараа нэг сайхан нэг дугаараа бид нар ч юм уус нэг Kobe Bryant, Michael Jordan-ыг харьцуулж ирсэн чинь игэл дээр байхад. Амар дугаар байсан шүү. Тэгээ би одоо Kobe хоёрыг тэгээ хэдэн онд л тэр чинь. Kobe Bryant 81 он авсан дараа 7 6 бишээ 7 8 он. Тэр бол бүр амар дугаар болж ирсэн байхгүй. Тэгээ яг тэр зөв бид нар тэр маргаан тарьсан дугаар. Бид нар тэр дугаарыг ямар мессеж өгөх гэсэн бэ гэхлээр яг Jordan-ыг тэгтээ Kobe хэр хол явж байгаа. Хэр ойрхон баг гэдгийг бид өрсөхгүй. Одоо миний нэг ормын санал бол бид энэ үлрэлдээ багтаагаад LeBron-ыг нэг Jordan-той эсвэл LeBron Kobe гурвын харьцуулсан ч болж байна. Тэрийг заагийг хариулах гаргаж энэ заагууд өөрчлөсөн шүү одоо. Одоогийн нэг хүүхдүүд дээр миний нэг ганц юм гараад нөгөө яг ингээд аюу гоё мэсэлцээд ингээд одооны сакс гоё гэж ярина. Гэхдээ яагаад гэдэг дээр хариулт. За тэрийг тэр дугаараар яриа тэхүү. За хадгалчих. За. Одоо бид яриа баа. За хөгчөд нэг хэсэг хамрын даа ч одоо асуулахгүй болохоо. 30 гараа төгшин болчих. Ямар хэцүү юм бэ? За. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн юм шиг. Биеийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөр сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. Би брэнд.
Хурал, хуваалц, Пиперо. Албан ёсны дистрибьютор Green City. Five minutes, Mello. Understood. Sir Oakley. Carmelo. Seems you're my last friend in Nick's colors. Quite the opposite, actually. The whole city cheers your name outside these garden walls. I saw what they did to you. More like what I did to them. It's not right. You're a legend. I'm just an old enforcer. When I saw how the front office treat you, well, I did what I always do. I stand up for our best players, especially against the twonks who run his house these days. Well, I'm here to return the favor. Now, come on. We don't have much time. What do you mean? What are you doing? We're getting you out of here. Who's we? Derek, the key. Toss it now. Huh? Joaquin, where's Derek? He had to go, he had family issues. What? Well, do you have the key? Uh-huh, yeah. Well, then toss it. Right. Ah, crap. Men, do you hear that? It's game time! It's early, for sure. But if the season ended today, we'd barely be in the A seed. Do you want to be in the A seed? I No, Thad, we don't want that. don't want the A seed. I don't want that. We are the Pacers of Indiana. We don't settle for the eighth seed. Would Sir Reggie Miller have settled for the 8th seed? Would Jermaine of Neal have settled for the 8th seed? Would Mark Jackson or Rick Smits have settled for the 8th seed? I'm not sure. Who is Rip Smith? We are not an 8th seed team. Better than us. We will not be a 7th seed team. What I see is much better than our record. I see a 5th or 6th seed team who will at best make it to the second round, but probably no further. I'm okay with that. Right now, our defense is 25th in the league. Let's get that up to 15th. And our offense, it's 20th. Let's inch that up to maybe also 15th. So let's go out there and send those Pistons back to Detroit and fulfill our destiny to have a decent regular season and a forgettable playoff. Улирлын 3 дахь дугаар хөрх юм уу Пол Жорж Мело Но 3-ыг тэгээд Энийг тамирчин өөрсдөө үздэг л баг та тийм. үзэн шүү дээ. Бүгд үздэг. Ногийн шилдэг нөө шилдэг Энд ч одоо нөгөө нэг шактны фулжныг гарч ирээд хүн болгоны анхаарлыг татсан чинь одоо эн чинь бас ингээ хүлээдэг зүйл болчихж байгаа байхгүй юу? Энд чинь 3 дахь сизон баха. Тийм 3 дахь. Game of 4 биш юм уу? Season 4 эпизод 3. А тийм. 4 дахь нь ч юм уу. Bleacher Report анх зүгээр нэг хэдэн хүмүүс хэдэн залуучууд хамтраад байсан блог маяг юм бид нар анх мэдээлэл орж авдаг байсан ш аюу гой мэдээлэл байна. Тэнгүүд нөгөө тийм төвлөд авцсан шүү дээ. Тэгээд NBA-тэй бүр албаас нэгрэдэг болвол одоо бол ерөөсөө спортын хамгийн том аппликейшн, хамгийн том мэдээллийн. Одоо энэ хийж байгаа юм даа. Хийж байгаа бүрийн продакшн болоод бараг 3 сарын кино байл шүү дээ. Одоо Анимашн тийм. Энэ анимашнэр тэгээ бүр юм саналууд ирж байгаа юм билэ. Google-тэй нэг онлайн гэж цуврал хийгээч. 7-ны өдөр 25-аас 30 минут гардаг. Тэгээд мэдээж ярилцлага байлгүй.
Энийг бол бүр юм үргэлжийн байнгын болж үлээ. Тийм, Энэ зөвхөн билет гараад байгаа шүү дээ. Тийм зохиол нь чухал ихтэй. Одоо Тийм, яг ийм яг зохиол ноонгийн гаргах чинь энэ шийдэлтийг нөгөө сайн хин шоолоод байла. Тэр шиг жоо басан шолоо шүү дээ. Гүйгүй сайн нэг тоглогч бүр ингэж очсноо яаж чи ингэ шийдээд ингээ очиж ингээ асуугаадсан тэр шиг нээсэ. За плей-оффын цуурлалын дундуур нэг эвгүй мэдээ орсон юу гэхээр Portland Trail Blazers багийн нэгэн цагийн од байсан Brandon Roy саяхан бид нар ярьсан ахлах сургуулийн засалжуулагч болсон гэж ярьдсэн тийм. Ахлах сургууль нь нэг чожигдлгүйгээр түүхэндээ хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн. Roy-ийн баг бол үнэхээр гайхалтай явжсэн. Үнэхээр гоё тоглож байсан шүү дээ. За тэгээд эмээгэнд очиж явсан юм билээ. Тэгээд илээд байдаг эмээгэнд очиод тэгээд эмээгийнхаа байрны гадаа байжсэн чинь тэр үед л одоо нөгөө буудалсан болоо. Нөгөө бүлэглүүдийн хооронд буудалсан болсон. Тэгээд мань хүн шууд автоматар тэр хэвдээс хүүхдүүдээ биеэр халахсан гэж байгаа. Тэгээд хөлөндөө оногдсон. Тэнсэн сумлсан шүү дээ. Тэнс тэр мэдээж өөрсдөө буудна гэсэн биш лээ. Тэгээд тийм өдөр хичнээн болохоор хүмүүс амираас алддаг уу сайн байна. Тэгээд мань хүн эмнэлэгт хүрэгдсэн гайгүй ингээс гарцсан. Тэгээд үнэхээр баатарлаг гэрлэг гол нь ерөөсөө тэр л байгаа байхгүй тий. Тэр олон хүүхдүүдийг тэгэхээр энэ залуу ямар хүн бэ гэдэг нь харагдчих. Тийм биз. Энэ бол бас хэр оргийн хүн амтныг тэгэж халахлах, хүүхдүүдийг халахлах тийм зориг тухайд гарах уу гэдэг бас. Хүн чинь ихлээд айсандаа хүнийг халахлах гэсэн илүү өөрөө ингэж ингэчингүүд дараа нь бодно шүү дээ тий. Өн чи хүүхдүүд байгаа юм биш дээ очиж. Тэгтэл энэ бол яг ийм амьдралд бас дасцсан байж магадгүй л байна. Тийм дасцсан. Бид нар бол буунд сонсож чадахгүй шүү нэр шийдэж чадахгүй юм бол бид нар ямар гоё нэг бид нар өөрсдөө бааз зүгээр миний урд гараал гүгөх. Араас нь гүйцэхгүй болсон ч хамгийн удаан хамгийн урд явчихсан шүү дээ. Газар хамгийн урд гарсан гүйцэхгүй. Тэгээд яг дөрөв явж яг хамгийн дөрөв гүн шүү дээ. Ээ бааз хамгийн дөрөв гүн би яг баазыг араас ингээд бааз байж л да. Тэгтээ яг үнэхээр энэ дээр нэг юм хэлчихвэл монголчууд бид нар нөгөө бие биенийхээ шүүмжлэх аюу туртай. Нийгмээ дандаа шүүмжлэх. Гэхдээ л хичнээн муухайсч Монголд дайн, дажин, ихтэй бенз тийм байдгүй шүү. Тэгэхээр бид нар аюу гой улс орнд амьдардаг. Тэрийг бол хэлсэнтэй. Тэнд бол тэр нэг зүгээр нэг эмээгэнд очиод буудуулчих жоохгүй юм хүн зүгээр. Сая сүүл нөгөө Facebook-оор хүн алсан алуурчны хараа үзтээ. Тэр өстой би тэр лайв хийж айгаад үзүүг. Би үзээгүй. Гэхдээ амархаар аим шүү. Тийм бүр. Facebook-оор лайв хийж шүү дээ. Лайв хийж шүү. Наашир өгшөө. Бүр. Тэг хүн алчиж шүү дээ. Би яагаад үзээгүй. Тийм аим. За гоё юм байна. Тэгээ Портландын баатруудын мэдээг бас нэг жижигхэн мэдэгээр үргэлжлүүлж багууд нөгөө нэг юу яадаг штэ плей-оффт орсон нэг урамшил авдаг штэ тоглогч нар бонус тийм плей-оффын бонус. Даймон Лилер тэр бонусаа багийнхаа бусад ажилчдад арын албаны өгсөн юм байлээ. Тэрийг нь дуурайгаад бүх тамирчид нөхсөн бас. Тийм үү. Даймон Лилердээс эхлэлтэй. Тэгэхээр юу вэ гэхээр энэ плей-оффт гарсан амжилт чинь зөвхөн биднийх биш ээ. Энэ хүмүүсийн. Тэр тэгвэл бид нар хангалттай цалин авчиж байгаа. Нөгөө хүмүүс чинь цалин угаасаа бага штэ. Тийм учраас тэр хүмүүстээ өгсөн. Бас нэг сайхан. Тэгээд нөгөө сэлгэний гарууд жоох хийгүү хэцүү байгаа хэ. Угаасаа жоохон мөнгө авдаг. Тэгээд лидер чи 20 саяг авч яхад марис нөгөө чинь нэг бонус 2 сая авч байсан юм бол гэдэг. Тэр чинь нөгөө цалингийн хувьгаа явчихдаг. 20 тийм. Гэхдээ нэг 16,000 доллар үлээ. Нэг хүний 16,000. Нэг хожлон явчихдаг. Тийм нөгөө хэд бол сайхан мөнгө олно л доо. Оо тэгэлгүй. Тийм болсон шүү. Яг үндэ тэмцэн дээр тэгдэн шүү те. За одоо нөгөө Бажингагийн асуудал руу оръё. Бажингагийн супер таасан San Antonio Spurs Houston Rockets багийн цувралыг гоё хийсэн тий Бажин. Тэний тоглолт амар их хийсэндээ. Бажингач бүр тодорсон. Над руу хит залгсан би. 10 залгсан. Би зүгээр ингэсэн шүү дээ. Уцаар аваад идрээ уцаа авахаар идрээ яасан нүүж мүүж нөө гэсэн. Гэхдээ чи тоглолт ярих гэдэг нь үгүй ээ би зүгээр ярьсан гэсэн чи. Гэхдээ чи яг тэг тоглолт ярих гэдэг нь. Тэр Тим Данкан тоглолтын өмнө Алдрэж та ярилцж байгаа харж байна. Данкан бас гоё юм а тий. Гоё. Багасаа олдож өгөхгүй ингээл зөвлөгөө өгөө хоёр. Тэгээд тийм учраас Алдрэж энэ хоёр дахь тоглолтод Алдрэж чиг байсан байхгүй. Энэ хоёр тоглолт байна шүү дээ. Өмнөх эхний тоглолтод Алдрэж юусоо шахаж чадаагүй шүү дээ яг үнэндээ. Хаана байх учраас чадаагүй. Патрик Беверлигээс гарч чадахгүй байсан. Нэг тоглолт нэг дөрөв тоглолтууд яалтч яг нөгөө миний яг хэлсэнчлэн яг бороо орно гэж хэлсэн бороо орсон. Тэстэ бороо орсон. Тэрнээс бусдаар бол тэгээ бороо орсон чинь нөгөө хитрхи бороо ороод тэгээ яхаа учруулга. Хоёр тоглолтод бороо чинь бороо орохын зогс хоцсон байхгүй юу? Тийш дахиад 3-аас тэгж ороогүй шүү дээ. Тэгэл өнөөдөр энэ бол хоёр тоглолт үстэй. Тий. Тийм бороо энэ тоглолтч бол үнэхээр амар өсөө Хойлын нарт болсон. Үнэхээр би уусаа гэсэн Хьюстон хожих ганц юм байна. Бороо орохул бороо оруул хожно. Одоо нөгөө чи жоох нөгөө малтаа гэдэг чинь. Би ганц л юм бороо орохол гэсэн. Энэ одоо гороо ташаад байгаа юм. Ер нь бол орж штэ бороо. Ойрд айгүй гой цаг ууртай цаг уур бороотой байна гэж хэлээ. Гэтэ энэ тоглолтоор холдоогүй. Бас Rockets бас сайн үзсэн. Тэгээ ер нь бол энэ тоглолт бол нэгэн бас өгөөтэй аваад тоглосон. За энэ дээр Паркерын гимтлээ тий. Би яг тэр тоглолтыг үзээ сууж ирсэн тэгээд тэрний дараа идрээ ялтууч надад их олон юм айгүй муухай хон битсэн дээ. Одоо шүү дээ Паркерын гим. Одоо 4-р үед.
За тэр яг. Энэ үү? Энэ биш ээ. Шанс орно шүү дээ. Тэгээ тэр чинь нэг За Паркерын гэмтэлийг тусна ярьж. За хин Сэлэн сайн тоглож шүү дээ. Пау гараад гисэн. Өөр гараанд гарлоо. Хоёр тийм шүү дээ гараад гисэн. тийм үү. Тий. Дэвидлийг ихний тоглолтод гаргаад юм болоогүй тийм учраас Пау гараад гисэн. Пау гараад гараад харин ч нэг хүн шиг тоглож ирсэн дээ. Алдаа авч байна. Үг юм байна. Үг юм биш ээ. Уул надад байсан яг. Хаардны нэг авдаг алдаанууд л та. Энэ ч яг энэ ч уусаа давтахны алдаа болсон. Нөгөө хин 20 дахь тоглолтын дээр нөгөө Спurs яг нөгөө нэг хин Сэмс хин лээ. Тэр чин айгуу сайн тоглоод тэгээд Поппер суудгаагүй л те. Дуустал дууссан. Тэгээд өдөр маш сайн тоглосон тэр тоглогч. Энэ залуу ийм болчиход байгаа юм да Кавай. Нэгийг Кавайд одоо талбай бүх өнцгөөс оноо. Яг энэ 2 тоглолтод магадгүй би тэгж бодсон. Тэр Спurs-ын яг тэр плей-офф тэр залууг л ер нь тэр залууг ер нь айгуу сан гаргаад ирлээ шүү. 34-8-7. Хэрвээ анзаарч байгаа бол энэ бол LeBron James-ийн плей-оффд ундаж штэ. Тэгээд энэ дээрээс энэ тоглолтын дараа Charles Barkley-гаас ахуулаад нэлээд олон эндээс хэлсэн. LeBron James анхаараа. Лигийн хамгийн жилийн тоглогчийн байр суурь чинь алдахад ойрхон биш үү? Тий. Ер нь баг зарим нэг нь бүр хэнийг илүү Кавай гэдэг Кавайг илэрхийлсэн бэл. Тим амар мэдгэдлийг хийсэн. Кавай яг үүндээ эхлээд лигт хамгаалтаараа танигдсан. Тэгээд удалгүй одоо юм финалийн MVP гэдэг цол гинт түнд ирсэн шүү дээ. Өөрөө тооцоолог үүссэн шүү дээ. Тэгээд одоо юу гэхээр одоо ингээ хүлэн товтлогоон сайжрах гэхээр бүх талаар хүлэн зөвшөөрөгдөж эхлээд яг олон талт лигийн хамгийн шилдэг тоглогч гэдэг статусыг ер нь бол дараа жилхэд бараг альбиасаар бараг авчих гээд байгаа байхгүй тий. Two-way гэдэг плеер байна шүү дээ. Одоо two-way хамгаалт товтлогоо ойлоо. Тэргээр харах юм бол бүр номер 1 гэд бараг хүлэн зөвшөөрөд эхэлсэн байлаа хүмүүс. Тэгэхээр энэ бол их тийм шинэ гоё суперод ирүү бид нар. За түрүүн яриадсан тоглолтын дундор яриадсан Тони Паркер гэдэг тоглогч яаваа гэж. Энэ тоглолтын үеэр их эвгүй гинцэндээ тэр энэ одоо гэхдээ энэ бол тим бүр аягүй зүгээр тий айгүй өөрөө зүр өвсрөө зүр яатсан шүү тий. Игзэг нь өөрийнх нь хувьд энэ биш байна. Одоо энэ дээр биш тий одоо. Одоо наашаа орж тий одоо. Биш байна. Бишлийн дүрсэн биш үү? Хайлайт нь. Тэгээ Тони Паркерын тоглолт юм нь бол бас л үрдүнг 18 он авсан байсан шүү. Үрдүнгээ бол хангалттай үзсэн шүү. Тийм Паркер бол оноо авахгүй ч гэсэн ингээд талбай дээр авах тэр чинь өөр. Тий. Угаасаа багийн тоглолтод Спurs чинь туршлагаа гэхдээ энэ хүний гарт бөмбөгийг өгцөн байхад чинь ямар нэг юм хийн шүү. Найдвартай байхгүй тий. Санаа зовх зүйл байхгүй. Тийм учраас Тони Паркерын бэртэл бол нэг туршлагаа үзсэн. Ихээр харамсалтай. За энэ баг шүү. Энэ энэ хараа ингээд өөрөө гимтэдэг гимтэл чинь ингээд хүнд гимтэл рүү. Өөрөө үсэл болчих шүү. Энэ яг одоо тэр нөгөө өвдөг юу хоёрыг холбоо. Одоо хараа ингээд царайд нь харалт. Хөрмөс. Тэрээс энэ бол хүний хөлмөлдөг гიშгээгүй тий. Яг өөрөө бууж байгаа тэр. Яг энэ үсрэхтэй нэг жоох гэж байгаа шүү. Үсрэхтэй жоохон ингээд нэг контакт аваад яг буухтаа нэг хүний хөлөөрөө нэг тэнцвэр одоо энэ яг савхан ясаар ингээд зөөлөж бодно шүү дээ тий. Яг тэгж бууж чадахгүй байхгүй. Чи тэгж хараад байхгүй тий. Тэгээд дээрэс нь энэ бол ерөнхийдөө олон жилийн илэгдэлтэй. Тийм л насных настай. Ер нь бол насных. Тэгээ энэ бол яа. Ингээл харах юм. За энэ өнгөрцөн байл гэж утсан. Өнгөрсөн. Тэгээ албасны мэдээ гарсан. Хаалганд орсон. За ер нь бол энэ плей-офф юу байх вэ? Бараг дараа жилийн бэлтгэл мөр хүн амжилт бэлтгэлтэй гарах уу биш. Бүр сүлдээ. Паркерын гимтэл энэ цуврал би ингэж үз. Паркерын гимтэл энэ цуврал яах вэ гэж бодоход San Antonio Spurs багийн энэ үйлрлийн нэг эдрийг яриад байгаа аврах цолны төлөх тайралтыг зүгээр ингээд хойш шийдчихэж байгаа. Нөлөөлөлгүй байх одоо энэ тий. Чи эдрийн нэр тэн дээр юу гэж бодож байна? Одоо бол тийм шүү дээ. Одоо би Spurs-ыг авраг авна гэж өмөршөө бардам хэлчихдэггүй шүү дээ. Яг тэгэхээр San Antonio Spurs-д Тони Паркерын орон зайг эзлээ тоглолтыг сайн эхлүүлждэг, холбдог, найруулдаг тийм холбогч байхгүй шүү дээ. Пэти Мейз бол цэвэр товтлооны холбогч. Манайх сэлгэнээс гарч иж Спарк болоод гоё очиж гал асаа энэ насаачаал суучдаг. Нөгөө Дижонте Мөрөө юу шүү дээ. Руки шүү дээ. Уучлаарай, руки шүү дээ. Golden State Warriors-ыг барахгүй шүү дээ тэр залуу. За Houston барах нь л шүү. Гэвч талбай дээр ямар ч байсан нэг гэдэг үр дүнтэйгээр очсон. Ингээд талбай дээр эхний тоглолт хийсэн. За түрүүний яриадсан руки залуу гараанд гарсан. Яг гэвэл Popovich, Patty Mills тэр сэлгэнээс өгдөг ирч хүчийг алдахыг хүсээгүй. Ингээд руки тоглогч маш хариуцлагатай тоглолтод гараанд гарсан да. За тэгээ тоглолтын эхлэл Spurs 4-1 хожиж байна. James Harden одоо энэ шилдэг амжилттай үзсэн. Хоёр тоглолтоос эхлээд юу өөрчлөгдсөн бэ гэхээр Danny Green биш Kawhi Leonard James Harden-ыг хамгаалж эхэлсэн шүү. Тэгсэн. Өөрөө амлаж авсан да Harden-ыг. За гэхдээ бороо орсон шүү дээ баажи. Энэ тоглолт бороо орсон. Одоо энэ тоглолт бол чиний таамагийг тэр чигээр нэцааж байгаа тоглолт болсон. Паркергүү дээрсэн тий. Паркергүү. Энэ бол юу болсон бэ гэхээр ерөөсөө л San Antonio Spurs-ийн систем. Одоо нөгөө бидний ярьсан юм. Энд яг хин сайн байсан л Kawhi Leonard 28 он аваад тий яг л хийдгийг
Тэгтэл нөгөө хэд нь сайн тоглолт үүссэн. Ариза энэ тоглолтын эхний хагас тэгэхээр 5 холын зай шидэлт амжилттай болгосон. Ариза галзуурсан байлээ. Ариза байгааг бол тоглолт бүр эрт дуусч байсан. За яг цувралтай дөнгөж 2-1 цуврал ярихгүй энэ тоглолтыг яг энэ тоглолт хэрэг шүү. Бити нөхөө малтаад гараад зүгээр би яг зүгээр та хоёр нөгөө надар энэ цуврал 2-1 болсноос хойш би их олон Комиссар Адам Силвер тоглолтыг ирж өөрийн биеэр үтсэн байна. Данигрын ингээд тоглоод ер нь Данигрын бас сайн байсан юм шүү. Тийм Данигрын аюул сайн тоглосон. Тоглоом дээр сайн байсан. Тэгээд Кавай үнхээр амар. Кавай нөгөөдг хамгаалж байгаа нь Ариза шүү дээ. Яач юу. Энийг хараагүй юм шүү. Зүр дээрээс нь ингээд хүүхчиг тавьчлаа шүү. Капелла Ариза гэдэг Houston Rockets хамгийн сайн хоёр хамгаалалттай нисрэг. Ямар би саяхан хараа. Харданд үеиг хэд он авсан бэ? Хардан сайн тоглолт гаргасан биз дээ. Эхний хагас таарах юм байсан. Тэгээ 3 дугаар үеэс харин хамаагүй сайн тоглож байсан шүү. 1-2 дээр сайн тоглолцсон байсан бол тэгээд хинч байсан юм да. Ер нь 4 үе сайн тоглолцсон бол тээ. Тий, тэгсэн бол шал өөрлөх байсан. Тэгээд 4 үе сайн тоглох шүү. Боломжийг нөхөхгүй л байна л да. Спорт. Кавай хамгаалж ирлээ арга хүн. Би ойлгомжтой юм сая ярьлаа. 4 үе сайн тоглолт тэгээд Хьюстон хожиж штэ тэр чинь. Тэгэхээр 4 үе сайн тоглох уу тийм одоо Майк Антони одоо гарах бодож байгаа байлгүй дээ. 2-1 болчихлоо шүү. Тэгэхгүй бол ч одоо бооцоо алдлаа та. Jonathan Simmons бас сайн тоглосон. Simmons ч юусан хичнээн баскет болсон юм тоглолт байна шүү. Паул хөрх юм. Би өстэй тоглолтыг үзээгүй. Хөрх юм Паул энэ тэнд золиос болоо яваад байна шүү. Паул алдарж ирэх бас тоглолт гоё болж байна. Яг нь ерөнхийдөө тоглолт гэхдээ бүр айгүй тасарчаагүй явж ирсэн шүү. Тэгээд 4 үеэс эхлээл тэгэл сонь болчихсон доо. Сайн талбай дээрээ сайн баг нь илүүрхэж эхэлсэн байхгүй. Тэг тэгсэн 4 үеэс тэгсэн. Тэгээс эхний 3 үе бол яг угаа аваад л явж ирсэн. За тэгээд сүүл рүүгээ дийлхий явсан доо. Ихэнх сагсны тоглолт гэдэг л дээ. Эхний 3 юугаа аваад л явдаг л та. За тоглосон. За тэгээ энэ залууд би бол үнэхээр баярлсан. Данигрийн бол. Данигрийн хувьд үнэхээр тоглосон. Чи бооц гадах гэж болохоор баярлсан. Тэндээ. Би нөгөө Тони Паркерыг алдсан Спурсыг ямар тоглоыг хараад л гэж бодсон. Нөгөө рукил гараанд дарах хахта дөрөв дээр бас. Одоо энийг алдахгүй болт. Энэ одоо энэ дээр Дантони ямар хариу зөвлөлт хийх вэ шүү дээ. Одоо энэ дээр юу вэ нөө? Рукинууд ч гарахтаа ингээд тэнэгдэн шүү дээ. Систем рүү орчоор тэгээд. Одоо бүгд яг энд юм дээр ярил л да. Ингээд бааж хэлээд байна шүү дээ. Майк Антони одоо нэг юм бодож байгаа баха. Тэгээд нэг хариу өрсөн. Майк Антони бодоод бодсон шүү дөрөв гүчээр дахиад илүү гаргаж тавих юм байхгүй байхгүй. Яг тэгвэл энэ хүн удирлын турш Нью-Йорк Никс нэг хэсэг Жереми Линий нуруунд дээр явсан шүү дээ. Ингээд бүх юм гоё болоод байгаа юм шиг. Яг тэрэн шиг удирлын турш Джеймс Харднаар бүх юм хийлгээ явуулсан учраас одоо дахиад нэг Джеймс Хардн сэлгэнээс гарч ирдэггүй юм бол Майк Антонид үнэхээр боломж байхгүй байхгүй. Тэгэхээр энэ цуврал дахиад би амар таваа гарч Houston Rockets дахиж нэг тоглолт нь хожихгүй байхаа. Дахиж ямар нэг тоглолтод хожихгүй байх тийм үү? Тий. Би бол арай өгч гэж бодохгүй нэ. 4-1-ээр бүр дуусч болов гэж хараад байна бүр. Яг гэх юм бол бид нар эхний тоглолтод яана ийм Houston Rockets ийм Хардыг яаж зогсоно гэсэн тэгээд зогсоочлаа шүү хоёр тоглолтод. Зогсохдоо бүр ямар ч асуудалгүй зогсооч. Айгүй бажингаа нус нэг юм яд хүмүүс нэг зүрдгүй юм зүгээр. Хоёр болчихно зүгээр. Тэгээд Хардны юу харагчлаа л да. Хардны ирж байгаа хамгаалалт. Гэхдээ үнэхээр Кавай Леонардын хамгаалтаас зөрж гараад ард нь байгаа одоо Дэвид Ли ч юм уу Паул Ламаркус Алдричээр дахиад тулаад явна гэдэг бол үнэхээр том юм бэл. Тэгээ энэ тоглолтод саяны бид нарт энэ үзүүлсэн хайлайтаас тэд нар нь харагдсангүй шүү дээ. Хардны хэцүү нөхцөлөөс дамжуулж байгаа Хардны довтлогоо алдж байгаа нь харагдсангүй. Яг тэр нөрөхөр Кавайгийн тэр урт гарыг арай гэж тойроод гарч яхад зүрүүл хажууд нь Дэвид Ли Алдрич эсвэл Дэни Грин ингэ зогсож байгаа байхгүй. Яахад билэн тас гэж зогсчихвол билээ. Гэхдээ гол нь зүгээр үүдээ Джеймс Хардн одоо 3 тоглолт төр 40 доноо авлаа шүү дээ. Тэгээ Houston марахгүй шүү дээ. Тэгэхээр тэр чин гол ялгаа. Тэгээд Хардн галзуур хөлтэй хамаагүй шүү дээ. Тэгээд нөгөө юу байсан бэхэр Ариза сайн тоглосон. Яасан бэ гэхээр Лүү Уильямс нэнээ хоёр байхгүй болсон байхгүй. Яг эхний шиг сайн байгаагүй. Эхний шатнд баг оноо авсан. Тэгээд бид ч юусан ярьж ирсэн. Houston Rockets чи хамгийн сайн сэлгээтэй баг шүү дээ. Тэгэхээр нөгөө сэлгээнийх нь сайн тоглоод Райан Андерсон хин нэнээ тэгээ одоо эдгээр одоо сайн тоглочиход тэр нь одоо тэгээ нөгөө бороогоо оруулаад иччих юм болж 2-2 болоход чамархан л та. Би тэгж таа. Гэхдээ энэ Houston үүшээсэл гэж одоо тэгэл найдаа сууж байгаа хэвээр. Үүшээсээ. Тэгэхээр яг сонирчийн зүгээс бол энэ цувралыг бий жоох яваасаа л гэж хүсэж чинь яг үнэн дээр. Гэтэ өөрийгөө таамаг яваад өгсөн Spurs гэж. Гэтэ яг тэрвээ одоо дахиад Rockets хожихгүй гэж үзэж байгаа бол би арайгүй хаа. Дараагийн тоглолт нь Rockets 2-2 болчих واخ. Тэгэл дараа нь Spurs аваа авчих болов гэж бодож байна.
Дараагийн тоглолтын дээр бол амиа тавь шүү дээ. Одоо олж хэлэхгүй болсон. Тийм учраас хардны хувьд бол арай Яг би нэг харин зүгээр хатуу ойлгож. Зөрөгтэй тамарлаад хожих боломж бол байхгүй байхгүй. Гэтэ ямар ч эдрийн нэг юм бас болчих нөө авраг гол гэсэн юмас аваад. Өчигөөс паркинг гэмтэлээрээс ихлээр бүх зүйл амар хэвцүү болоод. Тэр харалтаа би болоогүй шүү дээ. Олдриж царай мэрэг харж байгаа шүү. авраг аавн шүү дээ. Юу явуулгүй яах юм гэдэг дээр би биш. Авраг аавн гэ би дараахан болцсон байхгүй юу да. Тэр чинь хоёр том ялгаатай шүү дээ. За тэр чинь. За тэгээд ямар ч үсэн энэ зүгээр ингэж бодоод хамгийн энэ санал нийлэхгүй. Энэ бүсийн финалд үүсэж байгаа дөрвөн цувралын хамгийн сонирхолтой нь Хьюстон сан. Тийм өөр. Хамгийн сонирхолтой. Нөгөөд нь За. Нөгөөд нь үзэж ирэхгүй байна. Pepro top 10. Хүлээж ирсэн бид. За энэ удаагийн популярны юу ч гэсэн. Хороор ч юу юм. Бараг. Энэ удаагийн Pepro top 10-ийг би ямар нэгэн плей-оффтой ерөөсөө олдсонгүй. Ер нь плей-оффт олох гэсэн чинь одоо сэдвүүд дуусч байна да бараг. Тэгээд та нарын одоо жишээлбэл хамгийн сайн мэддэг энэ тоглогч энэ дугаарыг тим учраас авсан гэдэг тийм дүүх мэдгүй та нар. Дугаарыг чи байж байгаа дээ. Би яасан би зад чи Пепро гэж үүсэлтэй заавал Минус авах дадчих хэрэгтэй шүү дээ. Идэд байж хэрэгтэй шүү дээ. Идээл гэж хэлсэн. За тийм жишээ байна уу? За Трис Макрид яагаад нэг дугаарыг авсан юм? Нэг дугаартай яагаад тоглосон бэ Трис Макрид? За чиний дуртай тоглогч Вис Картер 15-ыг яагаад авсан юм? Вис Картер дуртай. Би зүгээр жишээ авсан. Коби Брайант яагаад 8 дугаарыг авсан юм? Мэдгүй. За гих мэтчлэн. Ингээд би сонж яагаад авсан юм гэдэг шүү дээ. За байж. Чи Жордангаас юм болгон Жордан дээр очсон. Ямар нэг байдлаар орцсон байгаа бааж. За чиний өнөөдрөндөө бол бааж Жордан яриг үлгээд болж ирсэн орчлоо шүү. Майкл Джексон хүртэл орцсон байхгүй юу? Би өөр гоё хийлгэж чиний одоо хамгийн юм өөрөө. За. Pepper. Хамгийн сонирхолтой шилдэг 10 өмсгөл дээрх дугаарын түүх. Нөхрөл дурлал хуваалц Pepero. 10 дугаар өрөнд хэний дугаар орсон бэ? За энэ бол ялта Стив Нэш. Манай үчи 13-т тоглодог байсан шүү дээ. Lakers-ээс 13 ч Will Chamberlain ингээд мөхчүүлсэн. Яагаад 10-ыг авсан юм бол? Манай хөлөг мөхчин шүү дээ. Тий. Хөлөгийн бүгдээрээ 10 дугаар. Хөлөгийн бол довторчны бүгдээрээ 10-ыг авдаг. Тийм учраас манай 10-ыг авсан гэдэг юм байлээ. Хөлөг амар тоглолт шүү дээ. Энэ түүхийг шилжүүлсэн хүмүүс баг мэд. Тэр юун дээр нэг хөлөр аяж өгөөд араараа хинд гэлээ. Ричардсон гэлөө. Хин ш Амар Стад Майер. Стад Майер тааж өгөө тэ нэрээ. За 9 дугаар өрөнд хэний дугаар онцлогдож байна? 9 дугаар өрөнд Дуэн Уэйд ягаа 3 дугаартай мэдгүй л. За энэ бол ерөөхдөө манай хүн бол маш тийм юуныхаа шашин биш хэрэгсэн шашиндаа бол үнэхээр гүн итгэдэг хүн. Тэгээд нөгөө нэг юу ч та Trinity гэдэг нэг тийм үзлээд юм байл. Нэгсэндээ эцэг хүү ариун сүнс гэсэн одоо энэ гурыг нэгдлээ гэж ярьд юм байна. Ирмэд орсны дараа бол энэ 2003 оны драфт 3 хүүхэдтэй Ирмэд орсноос дараа 3 жилийн дараа авраг авсан гэдэг 3 дахь холбоотой явчихдаг байхгүй. 8 дуурайнд хэний дугаар орсон бэ гэвэл Pau Gasol 16 яагаад авсан юм болоо? За Pau Gasol их залуугаас Испани шигшээд орсон. За Испани шигшээ тийм их залуугаас орсон. Тэгээд Испани шигшээ Испанд ерөн сакс яадаг гэхээр залуу рүүкинүүдтэй 16 17 гэсэн нууруудыг өгд юм байна л да. Шууд. Яг л үндсэн 15 тоглож чихэл 16 дахь нэг рүүкинер болж эхэлдэг. Тийм учраас Pau-д 16 ирдэг байсан юм байна даа. Тийм учраас манай 16 тэгээд Эмбед орж ирэнгүүтээ 16-га өрсөлдөхөр шийдсэн. Тийм түүхтэй байна. Сон түүх юм тийм. Энэ гоё юм биш. Сонирхолтой түүх байлаа. Сонирхолтой түүх байна. 7 дугаар өрөнд хэний дугаар юм болоо? Крис Пол 3 яагаад авсан юм бол? За манай хүний аав ах хоёр хоёулаа CP. Чарлз хин юм билээ. Хоёулаа CP1 CP2 гэдэг юм билээ. Аав нь CP1, ах нь CP2. Тэгээ манай хүн CP3 болсон юм билээ. Тийм учраас 3 гэдэг дугаарыг авсан. Нөгөө нэг хоёртой байсан юм шүү дээ. Нөгөө нь бас л удаа 3-ыг л авсан. Тэр хэд тоглолтог байсан юм яасан сайн мэдэхгүй юм да. Ямар ч үсэн CP гэдэг нэрээр л алдартай юм 3 юм байлаа. Гэр бүлийн 3. Тэгээ Крис Полын 3 бол байнга л байсан. Өнөө цагийн ер нь яг хамгийн шилдэг холбогч шүү. Азг. 6 дугаар өрөнд Кевин Дюрантийн 35 дээр би нийтлэл бичижсэн хэрвээ хүмүүс санаж байгаа бол за түүний ахлах сургуулиас хойш AAU гэдэг одоо яриад байгаа шүү. Амичур нөгөөрөө сагсан үеийн лиг. Их сургууль орохын өмнөх одоо лиг. Тэрнийг насжуулагч одоо манай хүний хүн болгосон насжуулагч, аваас нүүрс насжуулагч 35 наснда бусдын гарт амиа алдаж байсан юм. Тийм наад ч ёстой. Тийм учраас одоо 35-ыг түүний одоо дурсгал зориулж. Асан үү? Чарлз Грэг гэдэг одоо их мундаг насжуулагч байсан гэсэн харамсалтайгаар бас л одоо нэг суманд өрцсөн дөө. Тийм суманд. 5 дугаар өрөнд Дерек Роуз яагаад нэгийг авсан юм бол? За Роуз нэгийг бол яагаад авсандаа биш. Чикаго дээр яагаад нэгийг авсан бэ гэдэг байгаа. Яг 10 жилдээ манай хүн бол нэг дугаарт тоглож байгаа. Их сургуультай 25 таа тоглосон. Тэгэд нэгтэй байхдаа манай хүн их сургуультай их гоё тоглолдог үеж бүр чөлөөтэй. Их сургуультай орсон 25 таа болохоор Мемфисийн сургуульд болдог юм. Өөрийгөө бие барьсан юм байна. Тэгээд 2 тоон дээр сонголт хийсэн юм байна. Би бүүлд очиод ямар
одоо хэмжээний тоглож болох юм. Эхний шиг тэр тесрдэг болох юм уу эсвэл хойшроод яасан холбогч болох юм уу тийм тийг авсан юм билээ. Тэгээд нэг нь ч гэсэн гой тохирсон доо. Ялдаа 37-г мэдхүү. Рон Артэст 37 Баажиныг мэдэх хэвээр одоо. Майкл Джексонаас орсон. Майкл Джексоны альбом 37 хоног нэг дурсаа. Pop chart-ыг тэргүүлсэн. Тийм учраас Майкл Джексон зориулж 37 авсан байна. Майкл Джексон өнгөрсөн үе шүү. Billboard-ыг 37 хоног. За тийм баг. Аль нэг нь л баг одоо би үгж мэдсэн. Их сони юм билээ 37. Сони би нэгтээс мэдэхгүй юм байна. Джексон холбоотой гэдэг юм зү тийм. Сонирхолтой юм байна. Яа, трейлер чи бүх цагийн хамгийн шинэ цогцоо. Тэгээ 37 хоног нэгт явсан л. За 3 дугаар Майкл Jordan. Майкл Jordan багада түүний ах нь Jordan-оос 2 дахь илүү сагсч юм байсан. Гэж өөрийнх нь бүгдээр юу гэж бодсон бэлээ. Jordan-ы ахыг илүү сагсч болно гэж боддог байсан. Ах нь 45 таа тоглодог байсан. Jordan юу гэж бодсон мөгөл би ахынхаа ядаж талд нь үргэлжсэн гэж бодоод 23-ыг авсан. За тэгээд ямар болсон юм. Энийг бол мэдэх юм байна. Дараад нь 45 дугаарыг эргүүлж өгсөн шүү дээ. 12 дугаарыг нэг удаа өмсчихсэн. Өстөө мэдхгүй юм. Бөмбөг биш өмсгөл нь хулгаад авсан. Өмсгөл нь хулгаад авсан ганцхан тоглолтын өмнө. Ийм нэг тийм 3 дугаарын түүхтэй да Майкл Jordan түүх бол. 12 бүр авч ирсэн юм уу? Ганцхан тоглолт. Ганцхан тоглолт өмсчихсэн. Тэр нь бол 20 нэргүй шүү дээ бүр. Өмсгөл нь алга бол 2 дуураар Денис Родманы 70 номер. Даллас Mavericks тоглож ирсэн үедээ. За маань хүн ингэсэн юм байна. Би Jarvis-ыг авъя гэсэн юм байна. Jarvis шүү дээ. Дэвид Стёрн хоригдсан юм байна. Тэнгүүд нь болоо би 70-ыг авъя гэсэн юм. За энэ бол хүмүүс мэддэг түүх юу гэхээр 40-оос дээш дугаарыг аваад NBA шүүрл авдаг юм би. Яг л шүүгчдрийн нөгөө нэг юу заалт биш гар заалт хэцүү болд юм байна л да. Тийм учраас тэгээд Jarvis дугаар NBA хинч аваагүй одоо нэг ч аваагүй. Хамгийн хэцүү заалт гинэ Jarvis. Ингээд нэр хэцүү юм шүү дээ. За ингээ хамгийн гоё сонирхолтой түүхтэй дугаартай тоглогч бол Gilbert Arenas. Arenas драфтын хойгор сонголтыг бид нар мэднэ тийм ээ. Хинч биш болно гэж байсан. Шүүмжлэгч түүнийг NBA-д 2 минут тоглох гэж байсан. Талбай дээр энэ гарахгүй гэж байсан. 2 минут тоглоно. Мэргүй яалаа. 0 нэг номерыг авангуудаа NBA-ийн шилдэг гаруудын нэг болоод ингэсэн да. Тэгээс нөр хараад өнгөрсөн одож байгаа шүү дээ. Тэгс харамсалтай хурдан л та. За энэс галан зөндөө олон түүх байлээ. Жишээлбэл одоо Anthony Davis 23-ыг яагаад авсан бэ? Michael Jordan биш LeBron James-ийг шүтдэг учраас 23-ыг авсан гэж байгаа. Жишээлбэл ингээл сонин түүх. Тэгвэл LeBron ч Jordan гэдэг ингээл авчиж байгаа юм байна шүү дээ. Үргэлжлэл ингээл авсан юм да. За ямар ч байсан Pepper 7 хоног болгон сонирхолтой байдаг. Баярлалаа хэдрээ те. Pepper-оос олж гинөө юунаас олж гин хэдрээ хэлтэй. Энийг ичээр би ингээд гоё юм гаргаад. Би энэ мөнгө юм баажиг сая ингээ Michael Jordan ярих гэдэг би баажиг сая барьлаа шүү дээ. Өөр ирэхгүй ярих гал яасан хэцүү юм бэ? За тэгээ удахгүй дээд LeBron James-ийг Jordan-тай харьцуулна байлаа. За тэр дугаар дээр хэцүү дугаар байна. Яар. Тэр дугаар дээр хангалттай яриад байгаа. За ингээд NBA Doc 21 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Баясаа маань энэ 7 хоногт MVP пост ирүүлж амтсангуу тэгээд хүндэтгэх шалтгаантай байлаа. Тийм учраас дараа 7 хоногт найдвартай ирнэ гэж бодож байна. Ингээд амралтын өдөр айдахтаа сайхан өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Дараа 7 хоногийн энэ цагтаа эргээд дуулцаа өөр өөх бэлэг мэлэг одоо байхгүй шүү дээ, тийм байхгүй. 7 хоногт бол бэлэг мэлэг. Хошоо бошоо хардаг юм. Юм байхгүй. Дугуй муу. Түл дуусгая. Баярлалаа. B brand, GP battery, Pepper. Тэгээ мэдээж яг манай нэвтрүүлгийг үзэх юм бол дандаа бидэрт одоо хамгийн одоо урам хайрлах нь like and share. За, bye bye. Баярлалаа. Амар цагт лаграас наашаа сэтгэл өргөн хөрх юм уу амар жимийн үс хүчээ гарган байж олсон хитэн цаасаа өрөөсөө хүртэл харамлан байж машинда би наасаа амьдрал намайг хүлээхгүй би хурдлахгүй бол болохгүй шатагдах дугууны очоор асаангал голомтой ир хүний замын хүзүүрт над үзэх зүйл их байна ир хүний зам
Сонсолгоотош ноён нуруу зих байна. Миний машин намайг тээврэн, миний машин намайг тээвэрлэн төмөр бүлгээ урамшуулаад би угаалгана. Everyday миний машин болохоор би чамайг дотор нь тамиглахыг зөвшөөрнө. Хайртай бүсгүйдээ зориулаад зүрх зурж өгөн бөксөрн. Нийгмийн хэмээс хэтэрвэл хүлээн би хариуцлага нийгэмдэгтэй юуны төлөө би босныг бүгд хариуцлага бусдад гай болохгүй би машин дотроо таашаал аван ухамсар минь хаашаа машин минь тийшээ явна. Шүний хамтар хайцаа дутлан чи шүдүү замаараа мотлон хийс шүдүү нүшгэр шүсэл тэнтэс замиг ирлүү зүуд бид зурслий миллиондар сасар нийсэн Зэмэг хэмэн зүггүүч хурд бүгдийг хэмэндэг зүйл хурд мэдэр хүй дөрвс зүйл мартагтан түүнийг хэмэнэл зунз хавслын ирмэг тулсан мэдрэмж ягш бүгд хяналтан биш хавцсан мөр хаагурч багтаан гэрлийн хурдаараа налицин замааш хөдлөх талаар санаа бууцоо замын төгсгөл төрүүлж ирээ тогтон намаа хүүцүг хаза тултал гიშгэ цамаг дэлхий бүлцэж үзэгдэр интернетлийн суцаар хөдөлгөрийн төчний үргийг гүйцэтгэн хурд бол нэр чөлөө хов заяагаа чи өөрөө өдөр бус ногтхон чамаагүй мөнгө ажил ямар ч хөрхөн матер төлхүүрий чинь эргүүлээд хэм оруулан чамайг стереос ап хэрэггүй миний хөвчин бол тугуун эсгэрэг чимээ зинхэр гэрэл нэнвч хараас нэг хижээс зинхэр уцаанаар мас идэж түүнийг тэртээ алсад тайсан гүнтэй эсвэл сүнөө хөлөгүй бол ялалт дугуй мөрөөрийн газрын эзэн гэдгээ замгал шүний хамтар хайцаа дутлан чи шүдүү замаараа мотлон хийс шүдүү нүшгэр шүсэл тэнтэс замиг ирлүү зүуд бид зурслий миллиондар сасар нийсэн мэд амьдрал ирмэг зүрдамсий Хосууд хоорондоо яриа үнгүй. Би брэнд